Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За сайн байцгаана уу? Өглөө шөнийн мэндэлөө. Араа мэндийг хүргэе. Яа. За өнөөдөр чуугийн анги. харин тийм ээ. Танартай зовлонгоо хуваалцгаар ирлээ. Өнөөдөр хоёлаа одоо Анука Англид бас оюутан байсан. Тэгээд би одоо оюутан байгаа. Тэгээд хоёр гадаадд байгаа international student тийм оюутан life Зовлон амьдралынхаа талаар ярилцахаар ирлээ. Оюутны амьдрал. Золон толгорсон оюутны амьдрал. Яа. За. Тэгэхээр хоёлаа эхлээд юу ч гэсэндээ ямар сургуульд ямар мэрэгчлэр ажиллаж сурж исэн гэдгээрээ танилцуулаад эхлэх үү гэж бодсон юм. Чамаас эхлэх үү? За тий. За. Би болохоор Warwick-ийн их сургууль гээд Англид байдаг сургуульд Нэхлэн бодох болон санхүүгийн мэргэжлэр төгссөн. Тийм дундаа placement program буюу Монголд нэг компанид 2 жил ажилласан ажлынхаа дундуур. Тэгээд миний энэ сургуульд орох болсон шалтгаан гэвэл яг хуу нөгөө Английн бас хэд хэдэн сургуулиудыг авч агаад тэгээд миний тэнцэнээс энэ сургууль хамгийн сайн сургууль нэсэн болохоор тэр үед орж исэн. Nice. Тэгээд энэ сургууль орохоос өмнө Моист 2 жил банк санхүүгийн мэргэжлэр сурч агаад тэр 2 жилээ хаяад тэр 2 жилийн дүн миний Warwick руу орох шалгуур болоод тэгээд орж исэн. Тийм ер нь тэгдэг ер нь одоо нөгөө нэг Монголоос наашаана шууд Австрали руу ялангуяа тэгдэг байхгүй юу? Юугаа 10 жилээ төгсөөд шууд их сургуульд орё гэхлээр нөгөө нэг Монголын 10 жилийн боловсролын систем нь одоо тэнцэхгүй болоод идэм билээ л те. Арай хүрэхгүй болоод тэгэхээр заавал нэг foundation year мэр гэж аваад идэг штэ. Тийм. Шаардлага гадаггүй болохоор тийм. Тэгэхээр ер нь бол их сургуулийн эхний 1 жил юм уу 2 жил сурцсан байжгаад тэрийгэ одоо кредит үүсүүлж болохоор л дүүцүүлээд аа. Эсвэл тэрий чинь зүгээр foundation year гэж авч үзээд тэгээд цаашаа өргөжлөл явт юм байлаа шүү дээ. гэж би сонсон. За би болохоор зэрэг Сиднейгийн Torrance их сургуульд, Австралийн Torrance их сургуульд бизнес маркетингийн бакалавра хамгаалаад явж байна. Тэгвэл бас л миний эхний л дигри. Монголд бас 1-2 жил шүтээс сурч байсан. Тэгтээ шал өөр мэрэгчлэр. Тэгэж явж байгаа л энд ирчихсэн. Одоо энэ мэрэгчлэр сураа явж байна. Мэрэгжлийн сонголт Монголын талаар хоёул өмнө зөндөө ярьсан баха тий. Одоо энэ дээр болохоор зэрэг яг гоё гадаад оюутан яг лайфстайлын талаар ярих гэж бодсон байхгүй юу? Яг сурж явах процесс энэ төр гэх юм уу? Одоо Анукагаас би ингэж асуумаар байна л да. Яг typical оюутан өдөр чинь ямар хөө өдөр вэ? Одоо чи дүрслүүл өглөөс ирээд метрэ гэдгээс явбал. Би болохоор ер нь л манай ээж миний нөгөө нэг бүх төлбөрийг төлсөн байхгүй юу? Тэтгэлэг өдөр аваагүй. Тэрнээс болоод нөгөө санхүүгийн аюух нөгөө юунд орж исэн. Дарамтанд орж исэн яг сурч явах үедээ. Тийм болохоор өөрөө миний хувьд нөгөө нэг тэр байдалд нөхцөл байдлыг дээрдүүлэх арга нь болохоор цагийн ажил хийх байсан. Ядаж өөрийнхөө зардлыг ч юм уу хангаад ингээд явчих юм бол манай ээжд бас төлбөрийн дарамтаараа гайгүй очих юм болоо гэж бодоод ажил хийжсэн. Тэгээд гол нь болохоор
тэр үед ажил хийгээд бас сурна гэхээр бас айгүй хэцүү байсан л та. Одоо манай сургууль чинь ерөнхийдөө айгүй сайн сургуульд ордог байхгүй юу? Тэгээд хөтөлбөр нь айгүй шахуу байдаг. Дээрэс нь одоо яг Монгол шиг одоо ингэ төсөөлөхөд бас биш. Ягаад тэгэхээр гадаадд одоо их сургуулиуд чинь ингээд хүүхдүүдийг ингээд сургахаас гадна нийгэмд нөгөө нэг ингээд өөрсдийнхөө юуг аваад явчих те толгойг аваад явчих тийм юмыг сургахын тулд хажуугаар нь бас сургуулийн үйл ажиллагаа тийм юмнуудад айгүй идэвхтэй оролцож иж бүх одоо сурагч гэдэг одоо оюутныхаа тэр бүх экспириенсийг тэгж авах хэрэгтэй гэдэг байхгүй. Гэтэл нөгөө би чи хажуугаар нь төлбөр яа гэд ингээд бодоод ингээд явж байгаа гоо тэр хооронд нөгөө бас илүү гоё юм үзэх боломжууд байсан. Тэдрийгээ ерөөсөө үзэх боломж бол надад гарч байгаагүй. Ажлын хажуугаар цаг л болтох юм бол ажиллаа хичээд тэгээд ажлынхаа хажуугаар бас нөгөө сургууль дээр нэг тийм society-ийн дургунд орж исэн. Гэхдээ тэр надад бүр айгүй түүхтэй санагтаад дөөсөн болохоор би тэгж амар ингээд сэтгэл зүрхээ зориулаад явж чадаагүй. Тэгээд хүмүүстэй одоо тэгээд socialize хийх нь яг тэр society-ийн гол юм байгаа байхгүй network-өө сайжруулах гэдэг гэл. Тэгээд тэрнийг ийм өрсөлдөж явах нэг тиймэрхүү бас нэг талбар байхгүй юу. Тэгээд тэрэнд нь би ализинаа хоцорсон байгаа юм шиг мэдрэмжийг авсан байсан болохоор тэрэнд нь тууштай яваад ингэх нь би за ингээд угаасаа хоцорчих гэдэг ингээд сайн явж чадаагүй. Тэгээд тэрэндээ жоохон одоо ботход бол жоохон харамстай. Гэхдээ миний ер нь бол их сургуулийн үеуд бол битүү санхүүгийн дарамтнаас олсон сэтгэл санааны уналтууд тийм сургуулийнхаа хөтөлбөрийг ойлгохгүй номын санд өдөр болгон суудаг байсан. Тэр үеуд зөндөө байсан. Тэгээд өдөрт би 6 цаг номын санд суудаг байсан. Вау. Тэгээд шалгалтын үеэр бол бараг өдөрт 8 цаг суудаг байсан. Тэгээд ихэнх хүмүүс ингээд яг ингээд их сургууль сураад гадаадд ингээд гоё байна гэхээр ингээд яг сурах нь гол юм нь биш. Ингээд найзуудтай болох нь гол хүмүүс байсан байж магадгүй. Миний хувьд бол зүгээр хичээлээ аягүй сайн хийгээд дүнгээ аягүй дажгүй гаргаад тэгээд Монгол руу буцах тиймэрхүү төлөвлөгөөтэй байдаг байсан юм байна. Тэгээд одоо яг төлөвлөгөө өөрчлөгдсөн. Эндээ байх ч юм уу гэдэг юм боцсон. Тэгээд ер нь их сургууль ер нь л их завгүй амар хүнд даваанууд зөндөө байсан юм шиг санагдсан. Танай кампус чинь ер нь юугаар хангадаг байсан бэ? Манай кампус би кампус дээр ажилладаг байсан байхгүй юу? Оо вау. Бартендер хийдэг байсан. Бартендераас гадна нөгөө нэг хажуугаар нь зөөгч гэж явдаг. Тэгээд тэр нь манай одоо кампус чинь бас нэлээд гоё кампустай ордог байхгүй юу? Уг нь. Гэтэ гол юм нь яг ингээд одоо Лондон шиг төв өвөөсөө айгүй хол газар байдаг байсан. Тэнгүүд ийм жижигхэн одоо хотод ингээд тэр сургуулийг жоохон зах зэхрүүр ингээд байрлуулсан. Сургууль дээрээ оюутнууд нь ингээд ажил яг хийхгүй амьдраад тэгээд зарим нь ингээд баян оюутнууд нь Лондонд байртай. Тэгээд зөвхөн лекцэндээ суух гэж Лондонгоос ирдэг хүмүүс ч бас байсан. Тэгээд яг мөнгөтэй ах юм бол нөгөө нэг хаанч 100 байдаг гэдэг шиг тэр оюутнуудад бол ингээд сурах нь одоо яг найзуудтайгаа цагийг өнгөрөөх нь илүү гоё болж тэгж өнгөрдөг байсан байхгүй юу. Харамсалтай нь одоо яг би тэгж явах хүсэлж гардггүй байсан. Нөгөө нэг цагч байдгүй байсан. Тэгээд айгүй их юмнаас хоцорсон юм шиг бас санагцсан. Анукагийн маань сургууль хойзор би дөнгөж сая яг харлаа л та Times Higher Education-ы ранкингаар бол яг өнөөдөр бол 106 дугаар байранд чагсаж байгаа юм байна. Дэлхийн бүх их сургуулиудаас штэ. 106 биш штэ 76 байдаг та. Тийм үү. Энд дээр би 106 гэж гарч ирж байна. Би буруу юм харсан. University of Warwick. Бистэй. University of Warwick World University Ranking 2024-оор 106-ад орсон байна. Overall нь 66.1 байхгүй.
Ямар өөрчлөгдсөн биш 106 болсон биш. Харин тийм байна. Би арай аль дээр харахад эхний 100-аа бүр хангалттай орд юм байна гэж харж ирсэн. Тэр чинь өнгөрсөн жил харахад юм биш үү? Тийм байна. Тийм шүү. Тийм ийм мундаг сургууль төгссөн хүн байгаа. Угаасаа тэгээд хичээл ном болол өөрөө ичээд бас тэрийг хэлэхгүй байх шиг байна гэж үг. Яа манай сургууль одоо Анукагийн сургуулийн хажууд бол арай юу л та. Ранкинг доогуур л та. Хамаагүй доогуур л та. Тэгээд нөгөө Австралийн залуу их сургуулиудынхаа тоонд ордог байхгүй. Нилээн сүүл шинээр баригц одоо сүүлийн үеийн сургууль гэх юм уу? Тэгээ илүү тийм залуучууд төвтэй тийм сургууль шиг санагдаад идэв. Одоо жишээ нь юу яагаад кампус дээр л гэхэд чинь манайх чинь янз бүрийн тоглоомнууд ингээд нөө чөлөө цагаар нь тавьсан байдаг. Нөө футбол, тэр өстэй амар гоё. Table tennis энэ одоо нөө бадминтоноос тавьсан байлээ. Тэгээ бараг булан болгондоо ер нь тэгээд нэг давхар болгонд ч юм уу тэр нөө юу гэдэг. Бин байг лөө. Бин байг сандал шиг тийм бин байг гэдэг. Тийм юмнууд угаасаа бүр хаасайг байдаг. Тэгэл амар тийм cozy нэг жоохон хиппи сургууль юм шиг санагдаад байдیں۔ Нөгөө нэг sex education гэдэг нөгөө нэг юу series гэдэг шүү дээ. Тий. Чи тэрийг үзсэн үү сүүлийн нэг амар юу болцсон уу? Нэг амар woke болцсон уу? Нэг хамаг хүмүүс нь woke. Аха, тэгсэн university нь тийм яг би надад Австрали university яг тэгт төсөөлөгдөд байгаа байхгүй. За арай бас тийм биш. Гэтэ ер нь бол тэр бас би байгтайс. Баахан чөлөө цагаа өнгөрүүлэх тийм нэг хэсгүүдтэй гэх юм уу. Тэгээд энэ тэнд хичээлээ яг нөгөө нэг номын сан гэж нөгөө нэг dedicated суух газар бол байдгүй. Эсвэл би мэддгүй юм болов байхгүй хаа. Яг номын сан гэдэг нэг булан байдیں۔ Тийш нь оронгууд яг чимээгүй байдаг юм байна лээ. Гэтэ сургуулийн ер нь хаанч байсан гэсэн ингээд хаананч суугаад хичээлээ ихэд амар боломжтой ингээд яг тийм газрууд бол амар их байдаг. Ингээд хаасайгуу залгуур малгуур байдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдаг. За тэгээд клуб гэх юм бол манайх сургуулийн клуб дээр айгу цөөх юм билээ. Олигтой клубуд байхгүй, тийм нийгмийн юунууд нэг байхгүй. Гэхдээ оюутны зөвлөл гэж байдаг. Тэгээд би сайхан энэ жилээс оюутны зөвлөлийн гишүүн болж орж үзлээ. Аха. Итгэвтэй оюутан шүү. Харин одоо сүүлийнхаа ганц жилдээ одоо итгэвтэй болж молоо нагаад те. Тэгээ яг Анукагийн хэлтгтэй яг нүг адилхан би нүг бас тест эхний нэг 2 жилээ өнгөрөөцөн. Тэгээд наашаа иргэсээрэн байтал дахиад нэг ковид гээ бас 2 жил өнгөрцөн. Тэгээ одоо айгүй хөгшин оюутанд орчиж байгаа байхгүй юу? Бакалаврын хувьд бол тий. Яг хөгшин оюутанда тооцогтой явцдаг. Тэгээд тэгж байгаа болохоор юм уу? Одоо оюутны зөвлөлийнхөө гишүүд мишүүдтэй хамт үйл ажиллагаанд оролцоод ивент арга хэмжээ зохион байгуулад хамт ингээд гоё хөгжилтөд явъя тий. Гоё нийгэмшэд явъя, найз нөхөдтэй олё, network-д хэлье гэх тэгэнгүүт би арай хөгштэй байлаа. Би надад ч өдөр болгон өдөрдөг байсан. Яа. Яаж жагаад нөгөө одоо яг эдгээр чинь ингээд бид нар шиг одоо гадаадын оюутнууд чинь foundation year сурдаг гэдээ учрал хэлсэн шүү дээ. Яг тэр шиг гадаад оюутнууд бол жоохон 1 нас масаар 2 насаар хөгшин орж ирдэг байхгүй. Тэгээд улсынхын оюутнууд нь нэг арай жоохон тэгээд дээрэс нь би чинь нөгөө 2 жил мой сурчаад орж ирсэн. Дээрэс нь хичээлийнхаа 2 болон 3 дахь курсынхаа голоор нь нөгөө 2 жил ажил хийгээд орж ирсэн. Миний мэддэг бүх хүмүүс төгссөн байсан. Би ганцаараа алдсан байсан. Тэгээд ингээд за ганцаараа шашин дээ. Тэр мэддэг байсан. Доод курст байдаг байсан. Монгол охинтойгоо бас таарад тэгсэн. Гэтэ бид нар ингээд байнга уулзаад яваад иддэг байсан байхгүй. Тэр нь ингээд яг миний Монголд байхадаас шал өөр болоод тэгээ одоо ингээд найзуудтайгаа би чинь байнга цагийг өнгөрөөдөг гэсэн чинь гадаад ирэхээр ингээд цэвэр нөгөө нэг survival mode-д орчдөг. Яаха. Зөвхөн одоо ингээд за хоол хүнсээ яах вэ? За дараа төлөх нөгөө нэг сургалтын төлбөрөө төлөхөд тэдэн паундыг төлөхийн тулд тэдэн төгрөг хэрэгтэй юм байна гэж байнга тооцоо боддог. Йоо. Тэр нь л надад бүр ингээ айгуу хэцүү. Синэшгүүл одоо тэр сургалтын хөтөлбөр гэдэг байгаа юм нь болохоор хүн хичээл юм бол чадчихаар юмнууд байгаа байхгүй юу?
Яг би чинь тэгж олон цаг номын санд суудаг юм энэ дээрэл сурсан. Эссе бичгийг яаж бичгийг сурсан. Тэгээд одоо ингээд нэг таск надад өгөх юм бол тэрийг би юу ч мэдэхгүй байсан судлаад ингээд хийх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Нэг тиймэрхүү нэг юм имийг юу сургасан юм шиг санагдсан. Тэгээд ер нь тэгээд нөгөө нэг 18-тай дөнгөж их сургуульд орж ирж байгаа оюутнууд чинь бүгд нөгөө нэг шоудаж сурж байгаа хүмүүс орж ирдэг. Тэгээд инээж байгаа тэр нөгөө нэг юм хүртэл ингээд миний инээгээд инээдтэй байхаа болцсон юмнууд дээр инээгээд тий. Дээрэс нь нэг тийм соёлын ялгаа малгаа гарч ирээд тий. Йоо. Тэгээ юм болгоноос нэг юм хоцорсон юм шиг санагддаг байсан. Тэгээд тэгтээ тийм биш үед би өөрөө нөгөө хүмүүсийг ингээ иш гэж ингээд нөгөө нэг ивэдэ гой настаа гэж харагдмаар нэг тийм муухайтэй. Яа. Нэг ингээд уусаа нас ингээд нэг 2 жилээр ингээд ч юм уу жил мэлээр айгүй ялгаа гарч ирд юм бэлээ. Нэг mental state арай өөр газар яваад байгаа байхгүй юу? Үгүй харин тийм ээ. Яаж тайлбарлахаа бас мэдэхгүй байна. Үгүй одоо угаасаа ойлгомжтой байгаа заяа. Нөө нэг оюутны зөвлөлийн гишүүдээр нэг ивент зохион байгуулсан байхгүй юу? Амар хөөрхөн юм ингээд зохион байгуулагдаад яваад байгаа байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь ингээл за окей гэж яваал тэгэл нүг гадаад хүмүүсийн чинь царай маран ингээд бас хитэн настай мастай мэдэгддэггүй шүү дээ амар ядаргаатай. Тэгээ байжсэн чинь нэг хөөрхөн боо ирээл юм хум яриад чи өстө нэрээ яаж нэг чинь бла бла тэ ингээд жоохон ингээд нэг юм хөөрхөн яриа мараа үтгэл амар яриа мараа үтгэл байгаад байгаа юм. Тэгэл тэнгуүтээ юм яриад лээжсэн чинь нэг л ингээд ярианых нь өнгө аяс майсан ер нь л жоохон юм шиг санагдаад байна. Тэгээ байж байгаа би ч одоо арай рүүд юм уу гүн болов гэж асуух гэж байгаа л болоо. Тэгж асуугаал чи хиттэй гэдгсэн чинь би 19 штэ. Яа би одоо өөрөө 25 таа хүн тэгээд 6 дүү хүнтэй бас ингээд юм ярих чинь бас ингээд нэг ингэж тим төрлийн одоо тим төрлийн гэдэг нь одоо юу гэх ингээд casually ингээд нэг яриа ярьж байгаагүй юм шиг санагдсан надаа. Яг дандаа нөгөө үеийнхэнтэйгээ юм уу эсвэл үеийнхнаасаа дээшээ одоо ажлын газрын хүмүүс дандаа л надаас ах ихч байж таарсан уу гэхээс өөрөөсөө дүү хүмүүстэй бол бас нэг харьцаж үзэж байгаагүй юм байлээ. Тэгээ бүр яг ер нь хөгшөрчсөн юм байна да гэдэг бодол бол орж ирдэм байлээ шүү. Би өстө сайн ойлгож байна ч юм. Харин тийм ээ. Нэг юм айгу дөнгөж 18 хүрж байгаа тиймэрхүү хүмүүс ч юм болохоор юм эсэргүүсээ сонирхдаг үеуд дээр байгаа. Оо яг. Одоо ингээл октод хоорондоо ярьж байгаа юм хомоно гэдгсэн чинь яа сая тэр над руу ингээд нэг жоохон инээмсэглсэн тэгээ ингээд I think he likes me гэж мэгэл. Хөөх юм яриа. Нөгөө дэлүүлүү. Арай тийм хөөхөн байгаа маа. Байдаг л ахaltaа. Тийм нэг жижиг юмнаас ингээд joy мэдрээд яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нь тэр нь яахан нэг амбил үтсэн анарт. Тийм мөрөнд бүр ингээд тогтлохооч болцсон ч. Яа тийм байгаа даа. Тэгээ өөрөө яг тэг гол нөгөө геймд нь орж өгч чадахгүй байгаа болохоор хажуунаас нь жаачлааш тийм бүр. Яг тэл хөөрхөн санагдчихж байгаа юм л та нэрээ ийм байсан л ах та 18-аар 9-д дөө гэл нэг алт бодол өнгөрч байгаа юм. За ер нь тийм чи одоо жишээ нь сургууль дээр хэр олоод очдөг гэсэн бэ? Би сургуулийнхаа яг хажуухан дандар тэгээд манай дээр хот жихэн уйдгартай хот байсан. Ямар ч тийм өндөр барилга бараг байхгүй. Тэгээд та нар ингээд англиг төсөөлөхөөрөө яг нэг кинон дээр гардаг юм төсөөлөд ээж магадгүй. Тэр Coventry гэдэг байхгүй. Coventry гэдэг одоо Лондонгоос нэг цаг хагасын зайтай трейнер явдаг газар байхгүй. Тэгээд тэнд амьдардаг хүмүүсийнх нь юм лайфстайл гэж бас тустай юм байгаа байхгүй. Тэгээд тэр кампус хажууд нь ингээ байж ангууд кампус л амар тийм international тэгээд тийм амар орчин үеийн барилгатай байгаад байгаа болохоос биш. Яг тэр хотын төм өвөр ингээ алхангууд яг ингээд учир зүггүй над руу хүн ингээд буудуулгаад ирээд ирэх юм шиг надад санагддаг байсан заа нэг тийм амар нэг юм дожи тийм сонин газар байсан. Oh my god тийш үү. Тэр гудамжаар нь алах амар тийм
гунигтай заяа ёо нэг юм гадаадд биш би бүр ингээд яг ингээд нэг юм яаж тайлбарлах юм мэдэхгүй нэг тийм хөдөө өрөөд ирсэн юм шиг үү? Нам хинж мэд хөдөө ингээд огт хамааралгүй газар хүрээд ирсэн юм шиг амар тийм мэдрэмжийг авдаг байсан. Тэгээд тэр одоо хотынхаа хүмүүс нэхвчлэн юм хөгшөндөө тэгээд юм тэндээ насаараа амьдарсан хүмүүс байгаа байхгүй юу. Тэнгүүд бас зарим нь жоохон racist тал руугаа байдаг байсан. Одоо жишээлбэл манай юм гадаад цагаан найз хажууд бит хоёрын хоол зэрэг захиалангууд намайг ингээд англиар ярьж чадахгүй гэж шууд assume хийдэг. Тэгээд надтай юм ярихгүй манай найзтай юм яриад зогсоод намайг ингээд completely ignorelаад ингээд байсан үе бас байсан. Тэгээд тэр чинь яг кампус дээр бүр кампусаас нэг минутын зайтай нэг тустай газар баггүй юу? Тэр газрын ресторан тийм байгаа тагтчихсан. You can imagine the rest of the country. Тэгэл хүмүүс нь ингээд ийм ер нь Английн pub culture бол it's a different thing. Монголд одоо жишээлбэл pub culture гэж юм баг байхгүй чахуу штэ. Зөв найзуудаараа уулзаал тэгээд ингээд явцдаг. Тэнгүүд англичууд чинь нөгөө нэг Монголыг бодох юм бол 18 нас хүрсэн бол adult гэж үздэг. Тэгээд уух юм захиалах юм бол 18 хүрсэн л ах юм бол болох байхгүй. Тэнгүүд 18 тэгээд ингээд яан тэр тэнгууд нөгөө хөгшөө хүмүүс нь дандаа өдрийн 1 цагт байсан хамаагүй 2 3 цагт байсан хамаагүй очоо паб ороод ингээд зүгээр хүнтэй танихгүй хүмүүнтэйгээ юм уу яриа суучдаг тиймэрхүү. Тэнгууд юу хиттуутайгаа нэлнэ энтгүүттэйгээ нэлнэ. Тэгээд энтг чинь бас нөгөө амар том одоо дэлхийн хамгийн их хүн амтай улс шүү дээ. Тэнгууд ирж байгаа хүн болгоно бас айгүй өөр төрлийн тийм галчиртай. Тэгээд тэр чин энтгчүү чин дотроо бас 100 200 хилтэй гэсэн баха. Тэгээд нэг талын энтэг хүн нөгөө тал одоо улсын өөр газар амьдардаг энтэг хүний хэллийг ойлгодгоо. Тийм болохоор англиар голтой ярьдаг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө энтгчүү чин нөгөө англи улсад колоничлогдчихсэн болохоор хүн болгон англиар ярьдаг бас. Гэхдээ нөгөө мэдээж энтгэх акценттай тэгээд өөрсдийн нэг юм ярьдаг тусдаа бас үг мүг байд юм лээ. Тийм. Тэгэхээр ингээд тиймэрхүү ингээд юм тусдаа л байдаг бас. Тэгээд тэр нь жоохон юу яг би өөрийнхөө яг орон зайг олоход айгүй хэцүү байсан. Гадаад хүмүүстэй нийлээд явъя гэхээр тэр хүмүүсийн ертөнцийг харж байгаа үнцгийг эхлээд ойлгох гэж амар хичээдэг байсан. Тэгээд их замдаа ингээд би Монгол хүн гэдэг энэ юугаа ингээд амар ингээд доош нь харж үздэг ч юм уу нэг тиймэрхүү юм надад гарч ирсэн. Яг одоо ингээд англи хүмүүстэй бас ингээд найзлаад ингээд явах юм бол тэдний бас нэг юм жок юм тустай гадаг байхгүй яг юм dark humorтэй. Тэгээд тэрэнд нь би дуртай ч гэсэндээ ингээд заримдаа юм Монголын юм нахаал жокнууд тэнд амар offensive болж очдөг. Тэгээд тэгж игцэн наа чи нэг ингүү тэр чи одоо юу гэж орчуулах юм те. Тэгж игцэн. Яа, би монголоор айгуу фаны хүн шүү гэлчмэр те. Тий. Imagine me in my own language те гадаад. Тэгээд тэр joke гадаад ингээд ойлгуулад ингээд яахан. Тэнгүүд би ингээд англи хүмүүстэй нийлээд тэр joke-ийг ингээд ойлгоод янгууд дараа нь одоо болгар Румыниас ирсэн хүмүүстэй тэр joke-ийг ярингууд ойлгодгүй заяа. Тэг ингээд голт нь очиод ингээд юу яг яах гээд байгаа юм битгэхгүй нэг тийм сонирн байдаг байсан би. Одоо ингээд харахад гэтээ айгүй их юм намаа сургаад ингээд тухгүй орчинд намайг айгүй их challenge моментүүд дээр ингээд шахсан бас намайг өнөөдрийн бас нөгөө нэг би ямар хүн бэ гэдэг юу хинбэ гэж бодоход одоо арай нэг төхөө ойлголт төрүүлэхээр нэг тийм нөхцөл байдал намайг аваадсан гэх юм уу. Чиний хувьд тийм эндээс одоо яг нөгөө нэг яг бас дараагийн point маань орж ирж байна л та. Би яг нөгөө сайн Анукагийн хэлсэн шиг яг адилхан энд өөрөө амжиргааны зардлаа тэгээ байрны түрээс хоол нэтрэгээд бас бүх зардлаа өөрөө төлнө.
Тэгээ дээрээс нь сургалтын төлбөртөө жоохон ч гэсэндээ хувь нэмэр оруулчих гэж хичээгээд олсон цалингаа далд идэх ч юм уу. Тэхийн тулд ингээд ажил хийх шаардлагатай болоод ирж байгаа байхгүй юу. Тэг ингээд 7 хоногийн 5 өдөр ажиллана. Тэгээд 5 хоног ажилласан цалин маань үнэхээр бүтэн цагаар ажиллаж байгаа хүмүүсийн хажууд бол хамаагүй бага байгаа шүү дээ. Тэгээ мэрэгчлэрээ ч ажиллахгүй зүгээр part time job хийж байгаа болохоор угаасаа санхүүгийн дарамт хажуугаар нь айгүй хэрнэ. Тэгээд тэрний хажуугаар хичээлээ ийн гэдэг чинь өөр амар асуудалтай. Тэгээд яг энэ дараагийн ярих гэсэн юм болохоор зэрэг энэ юу expectation тэ чинь хэр зүрсэн бэ? Яг хамгийн гайхажсэн мөчүүд байсан. Яг одоо нэг хоёулаа одоо Монголд яг оюутан байж үтсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь бас гадаадад байж үтсэн хүмүүс байгаа. Тэнгүүд би өөрөө яг гадаад оюутаны амьдрал гэхээсээ илүү ер нь оюутан лайфыг бүр ингээд шал өөр нэг кинон дэр гардаг шиг төсөөлсөн. Одоо жишээ нь гэхэд Монголд дах оюутны лайфыг гэхэд би юугаар төсөөлсөн заяа. Гоёлын таашин шиг төсөөлсөн. Нэр тэр бас амар надад бас яг тэгэд төсөөлөгдөг. Нөө пүүж ихч мэгчэг ингээл. Тий. Кортартай пүүж кортартай хэлжлээд тэгээд амар боли тиймэрхүү юм болох юм болоо. Тэгээд нэгнийдээ хаус пари мараа ингээл бараг сургуулаар нь урьж мөрөөл иймэрхүү юм болдсон болоо гэсэн чинь Монголд ч тийм болоогүй, энд ч тийм болоогүй. Тэгэл жоохон expectation-аас бол хол байсан. Би одоо ингээл ангийнхан гэж угаасаа ингээ их сургуульд ороод тэгэхээр байхгүй болцдог шүү дээ ер нь. Яг нэг одоо юу юм нэг төгсөлт мөксөлт гэх юм уу одоо нэг адилхан хичээл олон дахин хамт үтсэн хүмүүстэйг арай найз болцдог ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингэж найз болж байгаа юм. Гэхдээ ингээд хичээл дээр хамт суугаад юм хум ярина уу гэхээс биш ингээд яг найзын төвшөнд бол юус эзэж очтгоо. Яг одоо арай нэг техник технологи одоо сошиал медиа энэ төр хөгжсөн болохоор зэрэг инстаграмаар солилцож байгаа юм. Тэгээд нэг би биенийхээ сторийн дээр хаяа нэг реактлна. Нэг тиймэрхүү байдлаар харьцсан. Тэрнээс биш ингээд хичээлээс гадуурх хугацаанд бол ерөөсөө холбогдохгүй. Ямар ч холбоо байхгүй. Тийм байдаг. Тэр нь надад амар сонир санагдчихсан. Одоо тэгээд угаасаа тэр нь амар ойлгох болохоор байгаа байхгүй understandable. Энд хүн болгон өөрсдөө хичээл номоо ингээд хийхийг хажуугаар бүгд ажил хийдэг. Тэгэл part time job хийдэг. Ажлынхаа хажуугаар нэг хичээл номоо болох гэж үзэл бүгд амар busy. Тийм болохоор хажуугаар нь найзтай болно гэдэг бол бүр ингээд айгүй хэцүү. Тэгээ найзтай боллыг гэхэд яг юу их юм заавал мөнгө үрж тарах гэдэг байгаа байхгүй юу? Харин тий. Тэгээд ирэхлээр тэр бол миний хамгийн гайхалтай холбоотой байдаг юм шиг санагдсан. Тийм тэр бол жинхэнэ миний төсөөлөөгүй юм байсан. Одоо за би ингээд бит хоёр ингээд амар мөнгө хамаагүй штэ эдэр гэж ярьж болно штэ. Тийм биш. Мөнгө амар хамаатай байдаг байхгүй. Одоо тэр society дээрт ороод ингээд явхад socializing болоод явдаг байсан. Тэнгүүт Английн оюутнууд чинь улсаасаа нөгөө лоон авчдаг байхгүй юу? Нөгөө одоо тэгээ бидний гадаад оюутны төлж байгаа төлбөрөөс маш хямдханаар сургуультай сурдаг. Уусаа ороход айгүй хэцүү байдаг болохоор тийм шиг үлээ. Тэгээд ороод ирсэн өөрсдийнх нь хувьд хамгийн том accomplishment болоод тэгээд өөрсдөө шагнаж байгаа хэлбэр нь одоо найзуудтайгаа гарч орч тэгэж нөгөө яадаг. Тэнгүүд ингээд the society дэрт ингээл ороод ингээд янгууд socializing circling ингээд байдаг. Тэгээ bar hopping нөгөө бароо тест явдаг юм. Тэгээд эсвэл нэг circling нь болохоор ингээд нэг газар ороод бөөнөрөө ингээд танихгүйсэн хүмүүс нь хамаагүй ингээд нэг ингээд тойрогт суугаад тэгээд яг ингээд тоглоом тоглолдог тийм үе юм баггүй юу? Тэгээд одоо Монголд байсан бол би тийм юмд нь бол явах байсан. Гадаадтай яваад байгаадаа ч юм уу нэг тийм явах хүсэл төрөөгүй. Тэгээ би угаасаа нэг тийм тэр хүмүүсийг хэдэн жил мэдчих чинь тэр нөгөө нэг жил төгсөөд шууд Монгол руу явчих юм бол тэр хүмүүс дахиж уулзах шаардлагагүй гэж бодоод нэг юм бондинг үүсгэхээс айгаад хараагүй. Тийм attachment үүсчихвэ гэдэг утгаасаа. Үгүй нэг юм тэггүй яг тэр биш яг тэгэл нэг ганц 2 жилийн хугацааны дараа зээч юм дээ гэж бодоод meaningless санагтаад тэгээд яг
ямар ч утгагүй санагдал. Тэгэл тийм юмд нь орсдгоос тэгээд яг хуу нийлдэг байсан хүмүүс нь болохоор хамт амьдардаг хүмүүс. Тэгээд тэдэртэйг айгу дотнос би ч 3 жил амьдрахтаа 3 өөр газар амьдарч байгаа юм. Тэгээд төгсчөөд бас юу тэр өмнө амьдарч байсан хүмүүстэйгээ холбоотой байсан нийт 10 хүний нэг 2-т л одоо байнга уулзаад бас чадахгүй хаяа уулзаж динер иддэг. Тэгээд монголчууд шиг одоо ингээд нөгөө socializing хийж яваад ингээд яваад тах тийм Монголд байдаг би энд байдаг би хоёр бүр шал өөр гэдэг. Аха. Яг юм full survival mode-нд энд байгаад байгаа байхгүй ялцчихгүй. Тэгээд хамгийн тухтай газар маань миний өрөө байдаг. Аха. Тэгээд тэглээгээд нэг тийм амар юу хүнтэй харьцаж чадахгүй тийм байгаад байгаа биш. Зүгээр л нэг хувийн нөгөө нэг цагаа амар өөртөө зориулдаг болцсон. Тэгээд эйгүү индивидуал болсон. Нөгөө индивидуалист бие дааж сурсан. Бие даадаг болцсон. Өмнө ганцаараа хоолны газар ороод суухад надад эйгүү идэг байсан байхгүй. Ингээд Монголд бол ингээл одоо ганцаараа кафе ороод суулаа гэхэд найзуудтайгаа дуусчмаа санагтаал ингээд тийм гидэн хөдлөөл заяа. Тийм англи болохоор би ганцаараа ингэ суумаар байдаг. Бүр ингэ. Зүгээр л энэ solitude байгаа юмныхаа амтын ингээл мэдрээд ч юм уу. Орчин тойрноо ингээл хараад ямар гоё юм бэ гэж боддог ч юм уу. Нэг тиймэрхүү ингээд ямиг энд ингээд амар сулгацсан намайг өнөөдрийн одоо Анока гэдэг би хүн болоход бас амар тусалсан. Би одоо байгаадаа амар happy байгаа. Тий. Nice. Оо би яг нөө чиний ярианд анхаарж байгаа дараагийнхаа ямиг ярих. Мартчихад байгаа юм. Би sorry. Би яг ингээ бас ярьж ангууд нэг учил хөөрхөд таслахгүйгээд бодож ирсэн юм бас дундаа ингээ. Гүгөө би яг бүр чиний ярианд ингээ 100% орчоод хараа яг тийш үү шүү гэл ингээ явж байгаа л мартчихад байна. Би тэр нэг тэгэл хичээл номн дээр найз найзуудтай болно. Энд чинь бол яг шинэ гадаад найзуудтай болно гэвэл ажил дээр манайхан ч одоо манай ажлынхан ч бүгд юу болохлээр Монгол болохлээр нэг юу ахгүй. Яг хуучин нэг би оффист ажилладаг байхад бол баахан гадаад найзуудтай байж утсан. Тэгээ тэр эдтэйгээ хамт ланч манч ороод ингээд цуг ажил мэжлээ яриа тэгээ тарчаад бөөнөрөө гоё ийш тийш явж магаад тэр юм болдог байсан. Гэтэ бас би нэг тэрэндээ ингээд амар дуртай биш байсан байхгүй юу. Яа тэгэхээр яг нөгөө нэг sense of humor тарахгүй те би яг яаж ингээд гадаад хүмүүстэй яг яаж харьцаа мэдхгүй ингээд соёлын ялгаа малгай энэ тэрийг үүсэл тэгвэл зарим хүмүүс нь ингээд амар ингээд offensive юм надад ингээд хэлээд байгаа нь тэдний хувьд joke ч юм уу тийм мэдхгүй би ингээд аль нь joke аль нь offensive гэдгийг ингээд ялгаж салахгүй ч юм шиг байгаа ч юм шиг тий одоо дараа нь бодоход тэр бол offensive л байсан юм билээ л тий харин тий тэгэж мэйгээд одоо хичээл дээр болохоор зэрэг яг нэг зэрэг төгсөх хүмүүстэйгээ яг хичээлүүд үзээ явж байгаа. Нөгөө 3 дахь курсын хичээлүүд үзээ явж байгаа болохоор манай энд чинь нэг 3 жилээр төгсдөг. Тэгээд явахаар яг хичээлдээ сайн хүмүүс чинь нэг би өөрийгөө сайн гэж байгаа юм биш нэг хичээлдээ сайн хүмүүс нь хин бэ гэдгийг би ерөнхийдөө бол нүдлээд авчиж байгаа шүү дээ хичээл болгон дээр. Тэгээд тэд нартайгаа ингээд багийн ажил дээр ингээд хамт нэг баг болоод ажиллах гэж хичээж бичээдэг ч юм уу. Тэгээд тэр эдтэйгээ холбоотой байх гэж айгу хичээгээд байдгийн. Гэтэ миний хувьд бол яг ийм ингээд гадаад хүнтэй харилцан яриа үүсгэх нь амар draining байгаад тэ надаа. Амар хичээх шаардлагатай юм шиг санагдаад. Нэг их орноо төлөөлж байгаа юм шиг их pressure ирээд хутлаа ирээд байгаа. Тий. Тэгээ ихэнх одоо бит хоёрын уулзж байгаа учирдсан яг адилхан бахч удаж байна. Одоо уулзж байгаа ихэнх хүмүүстэй ингээл өө чи ханаас ирсэн юм бэ гэдэг normal question аахгүй юу? Тэгэл Монгол гингүүд чи миний харсан анхны монгол хүн байна гэж дандаа хэлдэг. Yeah, most of the time тий шүү. Ихэнх нь 90%-тай. Тэгээ 10% яг Чингис хаан гэсэн. Яг зөв хараасан шууд Чингис хаан гэж хэлнэ. Яа. Би яагаад өөрөө түүх мэддэггүй гэж. Тэгээд уусаа түүхэд дуртай ч байгаагүй хэлэх үү. Тэгээд юм уу марингууд тэр түүх мөхөө бас ярьж чадахгүй. Тэгэл мэдхгүй байгаадаа бас өөртөө жоох ингээл ягаал нэг мэдэх хэвээр юм шиг нэг тийм. Тэгээд нэг pressure ингээд юм олон юмны талаар ярихад энэ чинь бас нэг ярианы скиллээс гадна мэдлэг шаардаад байгаа байхгүй. Тэгээ манай сургуульд одоо ихэвчлэн
одоо сурж байгаа тэр хүмүүс нь бол амар боловсралтай хүмүүстэй амар их таарч ирсэн. Одоо ингээд амар сонирхолтой нэг залуу нь болохоор undergraduate нөгөө бакалавртаа болохоор criminology-г сурсан гэсэн үү ёо. Тэгснээ мастертаа болохоор ингээд psychology төвлөрсөн тийм юм сурж байгаа байхгүй. Тэгээд амар сонирхолтой. Одоо гэмт хэргийн тийм сэтгэл зүйтэй холбоотой тийм хичээл үздэг хүнтэй ингээд юм ярих хэрэг айгу гоё байгаа шүү дээ. Тэгээд би өөрөө нөгөө нэг crime podcast дээр амар сонсдог болохоор тэр залуугийн ярьж байгаа юм амар сонирхолтой. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг бакалавра ингээд диссерташн бичсэн шүү дээ. Диссертац. Тэгээд диссертацаа бичээ тэр залуу бүр айгүй цойлж гарч ирсэн залуу байхгүй. Тэг бас homeschool заяа. 10 жилээ гэртээ яс тэгээд тэрний ихч болон ээж нь тийм юу мэргэжлийн нөгөө хийл тоглолтог хүмүүс аяа. Oh wow. Оркестрад яадаг тэгснээ юу тэгээ өөрөө амар weird guy заяа. Weird гэхдээ interesting. Айгүй сонирхолтой хүн. Тэгээд яадаг гэсэн чи ингээд пэйжн дотор нэг байцаа ингээд 10 минут ингээд пэйжсээр агаад болохоо заяа. Тэрийг иддэг one ingredient food дандаа иддэг амар сонио. Окей. Амар сониомоосаа тэгээд ерөөсөө юм тогоомоогоо ашигладаг. Сонирхолтой тий. Өрөөндөө ороод ном уншдаг. Тэгээд өөрийнх нь ингээд юу нь болохоор ингээд хобби байгаа байхгүй юу. Хүнтэй өөрийнхөө мэддэг юмараа ингэж гоё ярилцах амар гоё ярьдаг хүн заяа. Гэхдээ ингээд ийм бидний одоо тийм social values байгаа шүү дээ. Одоо за заримдаа ингээд хүмүүс чинь popular болохыг хүсдэг ч юм уу, зарим нь ингээд дуртай охиндоо таалагдахын тулд gym явдаг ч юм уу. Энэ залуугийн хувьд бол тэр бол ингээд амар хол юм байгаа байхгүй юу. Тэгээд өөрийнх нь амьдралынх нь одоо ингээд яг нормал юм тэр хоолой пэйжэнд болгож идээд үлдсэн цагаа ном уншиж өнгөрөөдөг. Тэгээд манай нөгөө нэг лендлорд хаяа ирж бидний өрөө мөрөө гэхэр байгаа шалгаад муулзал өсчөө те нөгөө хөгц мөц өсчөө өдрийн шалгадаг. Тэгсэн тэр залуу хэсэг нөгөө нэг найз охин луугаа явцсан заяа. Өөр хот руу явцсан байгаа үед нь өрөөлөн орсон чинь I'm gonna fully vaccinate the room after he goes out mouth гэдэг ингээд бүр амар ингээд уурлаж байгаа байхгүй нөө өрөө нь бүр ингээд хөгц мөгц үсээд хоол моолноо ингээд нөгөө яв яагаад ингээд өрөөнд ингээд хөглөрөөд ингээд байж иддэг юм шиг байгаа. Тэгтээ ингээд юм ярингууд амар нормал юм шиг мөртлөө he's so different заяа. Би ингээд тайлбарлахад амар хэцүү. Тэгээд тэр нь англи хүнийг represent угаасаа хийж чадахгүй шүү дээ. Тэр үн чинь бас ингээд Английн Wales тал руугаа ирсэн байгаа байхгүй юу. Тэг Wales ч нөгөө нэг жоохон тэр юу хэсэг руугаа дээдлийн тэр хойд хэсэг руугаа байж идэг. Тэгээд тэр completely different language, Welsh language заяа. Ерөөсөө ойлгохдохгүй. Англи юунаас шал өөр. Тэгээд англи хүмүүс нь Welsh хэл ойлгохгүй ингээд ийм англи айгүй жижигхэн юм шиг мөртлөө маш их ийм акцент маш их юм одоо өөр улсын орнуудаас ирсэн хүмүүс байдаг immigrant болоод ороод ирсэн. Тэгэхээр ингээд чи нэг Английн одоо нэг гудамжаар явж байгаа нэг хүнтэй ингээд юм ярьлаа гэхэд тэр хүн гэр бүлээрээ immigrate хийж орж ирээд яасан тохиолдол бол бараг 90% маш international иммигрантууд айгүй их байдаг. Тий. Тэгээд амар юм надад тэр айгүй сонирхолтой санагдсан. Монголыг одоо хараад үзье л та. Газар нутгийн хувьд бол англиас хамаагүй том шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө бид нар ethnicity гэдэг үгний утгыг ч мэддэггүй байсан шүү дээ. Монголд ганцхан Улаанбаатартай байдаг. Тэгэнгүүтээ тэгс чи Монголд ч бас айгүй их нөгөө нэг тийм өөр ethnicity одоо нөгөө өөр юм culture амьдсан. Тэдрийг бид нар ингээд айгүй юм нормал биш юм шиг хүлээж авдаг байсан чинь нормал биш байх нь энтхийн стандарт байгаа байхгүй. Одоо жишээ нь яг хамгийн анх надад шууд бодогдож байгаа юм нь юу вэ л та. Энд яг гадаадад анх ирж байгаа шүү дээ. Гадаадад Сиднейд ер нь анх ирж байгаа шүү дээ. Тэгээ өөр Монголд ч нөгөө нэг дуу муун дээр ингээл рэп мэп дээр ч ингээд нөгөө Н үр текст хамаа намаагүй илдэг те. Амар ашигладаг те. Тэгээ би тэрийг өөрөө мэддэггүйсэн бохгүй юу гол нь.
Монголд хинч надад зааж өгөхгүй энэ нь ингээд муухай бүдүүлэг үг гэдгийг мэдэхгүй хэлж болдоггүй үг гэдгийг мэдэхгүй. Тэгээ би энд анх ирчээ зүгээр ингээд дуу модуулаад ингэж явж байгаа. Уусаа ингээд амны уншлага болсон. Ингээд тэр нь ерөөсөө толгойд бодогдохгүй. Тэгэл хилээ хийсэн чинь манай энд одоо хамт байгаа найз штэ. Тэгээд учирлаа ингэж болтгүй шүү. Наад үг чинь хэлж болдоггүй шүү. Надах чинь ингээд ийм муухай хараалын үгээ. Хүн амтан сонсвол чамайг ямар муухай юм бэ гэж бодноо. Болдгүй үгээ хэлсэн чинь би ингээд санаа зовоод. Тэгээд тэрнээсээ хойш хит удаа ингээд санаандгүй байдлаар хэлжил байгаа юм л та. Ингээд хэлий гэдэг зорилгоор амны уншлага болсон юм чи яах юм. Тэгээд дараа одоо бүр ерөөсөө хэлэхэ болцсон. Тэр мэгийг одоо бол энд ирж байгаа хүмүүст л хамгийн түрүүнд хэлж өгнө. Англиас ирсэн. Манай ихч англид байдаг. Тэгээд англиас цэвэр намайг Монголд амьдарч байхад одоо нэг 15 амтай байхад би амар бүр full тэр үгийг N-word-ийг ингээд бүрэн ашиглаад хэлчихэж байгаа байхгүй. Бид нар бор найзуудтайгаа тэгэж тоглолдог байсан шүү дээ. Тэгээ одоо ингээ харахад амар тэнэг харагддаг мөртлөө тэр үедээ бол би миний зүгээр л энгийн зүгээр нэг юм жоок болгож хэлдэг байсан тий. Утгын сайн мэддэггүй байсан юм. Ерөөс тий. Тэгэл хажууд байгаа хүмүүс хамаагүй ашиглаар ихээр ингээ тэр голтоо бид нар чинь бидний ертөнц байгаа шүү дээ тий. Тэгээ тэр ингээд ертөнцид бол тэр зөв зүгээр л гэдэг байсан. Тэгээд өөр юм газар ингээд ирээд янгууд тэр ертөнц өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгвэл яг юу нормал байх хэвээр ингэж бодоод. Тэгээ нормал гэж ирнэ байх хэвээр ч юм уу гэдэг. Одоо ингээд бүх юм question хийж эхэлж байгаа байхгүй. New normal тавигтаад тий. Би ер нь өөрөө яг ямар хүн баймаар байгаа. Одоо ингээд яг монголчуудтайгаа зөвхөн нийлдэг тийм хүн бас байхыг хүсээгүй. Монголчууд ингээд одоо хятад бол яг юм баггүй ингээд зөвхөн хятад хүмүүстэйгээ нийлдэг. Өөрсдийн гэсэн айгүй том socializing event-үүд болдог. Яг хятадын Chinese New Year болонгууд одоо бараг л тэрийг бараг official holiday юм шиг яг манай кампус хүлээж авдаг байсан. Тэгээ Chinese New Year-ээр баахан юм decoration нэтер гаргаж ирдэг. Гэтэл яг Монголын цагаан сарыг энэ тэмдэглэхгүй л байгаа байхгүй жишээлбэл одоо тийм одоо нөгөө ийм том юм culture үүсээд байгаа. Тэгээд ер нь би бинтаа нийлээд ингээ явдаг. Тэнгүүд баг тэд нар чинь нөгөө англиар бас ярьж чаддаггүй байхгүй. Тэнгүүд би гадаад үзмжээрээ хятад харагдаад байгаа мөртлөө монгол хүн байдаг. Би тэгээд ингээд монголчуудаа зөвхөн нийлээд явах юм бол яг монголоороо ингээ сэтгэх гээд байгаа байхгүй. Тэгээд гадаад зүгээр орчин. Тэгвэл монгол сурсан баг дээр штэ. Тэгээд хятад ингээ би бинтаа нийлээд зөвхөн хятад хоолоо идээд зөвхөн хятад ингээд ийм culture ингээд тэндээсээ гарахгүй баблтайсаар агаад төгсөөд явцдаг байхгүй. Энд үлдэж байгаа хүмүүс нь айгуу тийм хамгийн амар юм амбицлог хүмүүс нь үлдэж ажил олж чаддаг. Тэгээд тэр хүмүүс нь аваасаа гадаад боловсролт нөгөө хятадын юунд зах зээлд бас айгуу өндөр одоо юутай байдаг болохоор одоо хүлээлттэй тэгээд хүмүүс нь айгуу шаарддаг гадаад боловсролыг хөндлөж чаддаг болохоор гадаад сурчаал буцаа авчдаг. Тиймэрхүү яг Монголтой ер нь адилхан. Тэгээл ингээд яаж идэм бэлээ. Тэгээд би чинь бас айгуу тийм өөр нэг юм нь Монгол амар тийм болохгүй байгаа юм шиг хардаг байсан байхгүй юу? Яг үстгсэн тийм биш байсан. Би амар тэнэг бодолтой байсан юм бэлээ. Одоо амар их улсууд яг монгол шиг л ингээ үйлдэлүүд ингээ гаргаж байгаа. Одоо монголчуудын би бинийгээ орк гэдэг юм үйлдэлүүд бол английн жоох юм норт морт хэсэг рүүгээ тэр одоо амар сонь үйл гардаг гэж байгаа байхгүй. Одоо жишээл банкны одоо нөгөө ийм одоо амар юм crime rate өндөртэй тийм газар нэг банкны тэр нөгөө нэг бранчийн цонхыг нь зүгээр очиод хагалчихж байгаа байхгүй. Тэр хүн угаасаа баригдана. Тэгээ Монголд ингээ хэрэв тийм байсан бол гад монголчууд ингээ юм үзээгүй ийм гэж хүмүүс ярина. Гэхдээ дэлхийн хаанч ингээ одоо уусаа иймэрхүү crime гарна. Тэр бол яг specific Монголда байгаад байгаа бол бас биш шүү. Гэл. Гэхдээ тэгтээ тийм ээ тий. За хоёлаа ер нь нөгөө юуныхын талаар нэлээд ярьлаа. Psychology social life талаас нь нэлээд ярьлаа. Одоо хараа academic талаас нь хоёлаа ярих гэж бодлоо. За. Тий. Одоо нөгөө нэг юу их сургуульд ороод би болохоор зэрэг Монголд байхад чинь нөгөө инженерээр сурч байсан байхгүй юу?
Тэгэхээр би нэг амар referencing интерментрийн талаар бол Монголд яадгийг нь бол ерөөсөө сайн мэдэхгүй байна. Ихэвчлэн би дандаа тооцоол хийдэг байсан. Зураг зурдаг байсан. Тим юмнууд хийдэг байсан болохоор referencing талаас нь сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол дээд математик үзээ явчин, дээд физик үзээ явчин. Тэгээд бодлого бодоод тэгээ хариу нь гарчдаг байсан болохоор сайн тэр талаар бол хэлж мэдгүй. Гэхдээ яг SMS бичүүлдэг байсан нэг хилцүү мэлзүүчлөө нэг тийм хичээл ороод нэг халтмалт эсэ бичүүлж лээсэн байх. Гэхдээ тэр чин эсэ гэдэг чинь бол яг my opinion байгаа штэ. Тэгээ яг Сидней дээрээ яг их сургуулийн оюутан болоод эхлэхэд хамгийн анх ингээл 1000 хүүхдээ SMS 2500 хүүхдээ репорт гэлтэнгүүт ингээл амар их санагдал ингээл амар хэцүү санагдал 2000 үг мөч IELTS дээр нэг 250 үг бичих гэж нэг зовж иж үлээ. Тэгэж сурах гэж. Одоо тэгсэн чинь бүр writing-ийн тестээс олж 3 удаа өгчээсэн. Fuck. Йоо, тэгээ бүр 10 дахин их хүүхдээ 10 дахин их хүүхдээ 10-аар үржүүлсэндээ тэнцүү их хүүхдээ репорт бичнэ гэл тэнгууд надад амар хэцүү санагдал өгсөн чинь одоо өнөөдөр бол нь шүү дээ 3 дугаар курсын оюутан эргээд харахад 2500 хүүхдээ репорт бол надад ямар гоё юм бэ гэж бодогдод ашгүйдээ нэг жоохон жижигхэн бидалт орж ирлээ те гэж бодоод дооцон тэгэл доотлон 5000 хүүхдээ репорт бичиж जैन те 7500 гэд ингээ бүр яг юу болоод байгаа юм бэ те тэгээд хідэн референсинг аваад байгаа юм тэг гол нь тэр дотор чиний бодол бол бүр нэрээ юу ч биш чиний бодож байгаа чинь you're nothing чи хин чиний бодол надад ямар хамаатай гэдэг багш нар чи энэ өгүүлбэрийг хаанаас чи энэ өгүүлбэрийг яагаад бичсэн гэдэг юм. Гэхдээ би өөрөө ингэж бодоод ингэж бичсэн гэдэг үгийг хүлээж авахгүй. Заавал хин нэгэн хүмүүстэй ингээд айгүй алдартай ингээд сайн судлаач хүн ингээд баталж нотлоод гаргаад ирсэн өгүүлбэрүүдээр заавал дүүргэж бичих хэвээр. Тэгээ хаа дүгнэлт энэ төрөө ч юм уу тэм хөшин санаа манаа маркаас нь бол өөрийн бодол нь орж ирнэ үү гэхээс биш бичих тал дээр бол тэгэж орж ирэхлээр ингээд бас хүнийг амар хаамбал болгодсон болов гэж санагдсан. Одоо манай багш нарын угаасаа байнга хэлдэг үг нь та нар одоохондоо хинч биш байгаа. Чиний хэлсэн үг бол зүгээр нэг gossipтэй ялгаагүй. Тэгэхээр яг ингээд баталгаа нотлогоотой зүйл ярина шүү мөнхтэй гэд. Тэр талаас нь яриад тэгээд ер нь амар их бидалтанд болуулж байдаг. Одоо жишээ нь Анукагаас одоо асуух гээд байгаа юм л гоо зэрэг нөхгүй. Амар их бидалтууд байна. Бидалтууд араасаа цуурсан байна. Танах гэхдээ бидалтууд эхлээд хичээл нь ороод дараа нь шалгалт аваад тэгээд дараа нь бидалт өгдөг гэж санаад байна би. Нэг хуваацсан юм шиг. Тий. Эхлээд бүх лекцүүд нь орж дуусаад тэгдэг үлээ. Тэрийг нэг яриад. Одоо нэг жилд 3 term байдаг гэсэн. Term 1-т болохоор 5 хичээл үзнэ. Term 2-т 5 хичээл. Тэгээд 3 дугаар termд тэр 10 хичээлийн шалгалтыг авдаг заяа. За. Яа. Тэгээд эхний term бүр мартчих юм шүү. Гэтэ ингээд 10 хичээлийн тустай байхгүй одоо тий яг тэгдэг байсан. Би яг эхний 5 хичээлээ мартчих жаах чи 10 дээрээ дахиж revision гэдэг нэг өөрөө бэлдэж яддаг юм хэвчээ. Тэр 3 дахь тэр termд бол ямар ч юу анги мангаараа хичээл орохгүй зөвхөн лекц нэг удаа revision lecture гэж ордог. Тэгээ бүх ярьсан юмнуудаа бид ийм мэрчсэн ингээд сануулах маягтай ингээд яадаг. Тэгээд тэр 10 хичээлийн 3 ч юм уу 4 заяа нөгөө нэг ийм эсэ бичиж сабмит хийдэг хичээл нөгөөдөл нь шалгалтын дүнгээр гардаг хичээлүүд байдаг байсан. Тэгээд заримдаа нөгөө нэг эхний термдээ 20% шалгалтаа аваад үлдсэн 80% зундаа авдаг ч юм уу тийм бас байдаг байсан байхгүй юу. Тэгэхээр ямар ч үед шалгалт авч болно. Гол нь тэгэл цагтаа байдаг. Миний хамгийн их гайхсан юм маань хэрвээ эцсийн дүн ингээд гарлаа гэхэд Монголд бол багштай очичаараа багшаа би энэ дээр ингээд илүү юм хийгээд ингээд дөнгөө өсгөөд ингэчээ гэдэг юм байдаг байсан аахгүй. Энд бол нөө шүү дээ. Сайн бэлтгэхгүй яасан гэдэг. It's totally up to you. Шалгалтын дүнгээ fair байх хэрэгтэй. Тулд чи бүх юма төлөвлөх хэрэгтэй болдог. Бүх юм чиний гарт толгойд дэждэг. Тэгээд юм хийж чадаагүй бол өөртөө гомдно. Тэгээд эцсийн дүн бол эцсийн л дүн. Тэгээд тэгдэг байсан. Тэгээд эсэ бичгийг бол би
өмнө яг хэлсэн шүү дээ. Энд бол ирээ сурсан. Би миний 1-р курст нэг хичээл рүү сабмит хийсэн эсээг та нар унших юм бол зүгээр ингээд хөх инээд чих хөрөх байх тийм. Аяар тэнэг юм битсэн байсан. Би одоо тэрийг боддог болохоос эргүүлж сөхөж хараагүй. Гэтэ би битсэн юм аа л үнэхээр төсөөлж чадчих байгаа байхгүй. Би эсээ бичиж үнэхээр чаддаг байсан. 10 жил байхад зохион бичлэг гэдэг нэг юм уран хөвгтэй бол болцдог байсан юм тийм л мэдэн штэ. Тэгээд дараа нь мууст би 2 жил сурахад нэг удаа эсээ бичсэн. Тэр бол ингээд бүтэн ийм сонирхолтой мэдээллүүдийг зүгээр ингээд багцлаад оруулсан болохоос биш юу тэрнийг ингээд нэг юм structured болгоод ингээд аргументыг дэвшүүлээд тэрийгээ дахиад няцаагаад эргээж ингэж яадаг ямар ч тийм байгаагүй. Тэгээ Английн ихэнх эсэний одоо structure идэрүүлдэг бол асар нөгөө нэг өндөр стандарттай явагддаг юм баггүй юу. Тэр багш нар нь ингээд өөрсдөө ийм chart ингээд гаргацдаг. Тэгээд comprehension дээр оноо өгнө. Тэр оноогоо хангалттай аваагүй байх юм дараачийн юм дээр яаж оноогоо авч үгүй. Одоо жишээл critical thinking гэдэг дээр нэг оноо өгнө. Юу ингээд 5 юм хуваагаад тэгээ оноогоо авдаг. Тэгээд Английн одоо дүнгийн стандарт бас шал өөр. Одоо Монголд одоо жишээлбэл баг 80 авах юм бол ямар муу очим авчаа гэдэг байсан чинь энд би 65 авчгаар хөөх ямар сайн дүн бэ гэж боддог тийм. Уусаа тэр нь сайн дүн. Одоо Английн first class нь 70-аас дээш дүн байдаг. Тэр нь болохоор first class гэдэг ихний болж байгаа. 21 нь болохоор 60-аас 69 гэдэг байхгүй. Тэгээ 60-аас 69 л аваадах юм бол төгсөхөд 2.1-тэй төгсөөд ажил олдчихдаг. 2.2-тай төгсөх юм бол тэр чинь 50-аас 50-аас ахгүй юу? Тэр нь 2.2-тай ажлууд айгу цөөхөн олдно. Тэгтээ бол олдно. Тэгээд тэгээ 3 дахь нь third гэж байгаа. Тэр нь 40-49 илүү. Тэгээл 40-оос бага байх юм бол fail. Тэгээд аваавчдаг. Тэгээд ер нь ихэнх assignment-ууд эдгээр би ерөнхийдөө ихний удаа ойлгохгүй байдаг гэсэн болохоор юмаа бичихтэй нэг 50-д авдаг байсан. Дараа нь structure-ыг ойлгоод ирэнгүүт миний normal дуун 65 болцсон. Тэгээд би сүүлд айгуу сайн нөгөө юмудаа ойлгоод юм хичээлтэй айгуу дуртай болонгууд ингээд юм өөрийнхөө ярьсан юмыг ингээд няцаагаад тэрнтэйгээ байнга ингэж нөгөө ийм аргумент төвшүүлж ингэж яриад эцсийн дүнэлтээ ихтэй ингээ бүх юмаа багцалж бичээд ингэдэг юм сурсныхаа дараа эсэбний дүнгууд маань аягүй сайжирч эхэлсэн. Налын идэр орж эхэлсэн. Тэгээд ер нь яхад бол бас эсэ бичих чинь өөр амар гоё юм байна гэдэг юм дуртай болж эхэлсэн гэх юм уу. Амар удаан суугаад дуртай тэр сэдвээ ойлгоно гэдэг чинь бас нөгөө нэг хүнийг тэрийг ингээ улам судлах тийм нөгөө нэг юм ямиг өгөөд иддэг. Тэгээд тэгж судлаад чи тэрэн дээр нэг 12 хоног суучих юм бол тэрийг ямар ч хүнтэй ярилцаад ингээд яхад амар чөлөөтэй яхаар болчихж байгаа байхгүй судалсан болохоор тэрийг найзуудтайгаа ингэж ярьж иж тэр чин мэдлэг болж чамд ингээд буцаж тайлбар өөрийнхөө мэдсэн сурсан юм а хүн тайлбарлалчаад тэг эргээд тэр нь ингээд ирээд чиний мэдлэг болж очдөг гэж санагддаг. Тэгээд англид бол үнэхээр сургалтын стандарт дээр юм бол хүнийг амар бие дааж сургадаг айгүй мундаг юутай юм шиг санагцсан. Манайх бол зүгээр амар холон бантаг нутгаш шууд хичээл эхлээл бидалтуудын дедлайныг зарлаад өгчдөг. За тэр үед тийм бидалтай, тэр үед тийм бидалтай гэж хичээл эхлээл шууд эхний өдрөө шууд тэрнийхээ талаар ярина. Тэгээд яг жилдээ 3 триместртэй. Тэгэл терм 1 2 3 гэж байгаа. Тэгээд терм болгон дээр нэг 3 хичээл үзтээ. Тэгээд 3 хичээлээ яг зэрэг үзэж байхдаа үзэнгээ 3 хичээлийнхаа бидалтыг хамт тэгээд шалгалтуудаа хамт зэрэг хичээлийнхаа дундуур өгөөд тэгээд хамгийн сүүлийн бидалт нь угаасаа хамгийн сүүлийн 7 хоногт нь хураалгахаар гэдэг лөө. Ер нь л тийм л ээ. Тэгээд сургуулийн онцлог байгаа таахгүй. Одоо шин танах тийм байгаа бол манайд Австралид бас яг танах шиг тийм системтэй сургуулиуд одоо бас байгаа л ах. Тэг яг яаж явагддгийг янз бүр сургуулиас аамаа. Тийм, сургууль алгаа өөртэй. Тийм, би бас саяхан нэг өөр сургуулийн хүнээс хүний сургуулийн системийг нь асуусан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд short term team юунод байдаг гэд short term юу лээ block model teaching style гэх юм уу? Тийм юм байт юм л тэр надад бүр амар тажиг санагдсан.
Тэр яасан гэсэн чинь одоо 3-7 хоногийн хугацаанд нэг хичээлийг л үзнэ. Нэг хичээлдээ л төвлөрнө. Аха. Тэр нэг хичээлээ би даалтаа игээд шалгалтаа өгөөд хийлээ дуустлаа хаалаа тэгээд дахиж тэр хичээлийг сөхөхгүй гэсэн. Тэгээ ингээд бүх хичээл нь ингээд 3-7 ингээд жижиглээд үсчихэж байгаа болохоор ингээд нэг удаадаа нэг л юм дээр анхаарах юм байлээ. Яг тэрний сул тал нь болохоор зэрэг одоо 3-7 хоног орох хичээлийн нэг хичээл дээр нь очихгүй байлаа гэж бодоход шууд 3-1-ийг нь алдчихж байгаа байхгүй. Аха. Тэгээ тэр мэр талаас нь бодож үзэх юм бол жоохон хэцүү. Тэгэхээр ер нь бас сургуулаа сонгож ирэх мэрэгтэй ч юм уу, сургуулийнхаа сургалтын систем нь ер нь ямар хөө байдаг уу гэдгийг бас судлаад өөрийн чинь сургалтын сурах процесстэй хэрд өгч гин вэ гэдэгтэйгээ юу айл зүгээр юм шиг санагдсан. Таарч гин үү гэдгээ бас харж. Тийм, чамд тохирж гин үү гэдгийг талаас нь хараад зүгээр гэж бодсон. Одоо би болохоор зэрэг яг юу ядах байхгүй юу? Хичээл нь эхний нэг 4-7 хоногт ингээд амар ааж ууж гэдэг хичээлүүдтэйг ингээд ойлгох гээд ингээд танилцах гэж явж байгаад сүүл рүүгээ бүр ингээд педалтууд нь ингээд 3-3-аа орж ирээд зарим хичээл нь бүр ингээд амар их юм хийх болоод ирэхлээр амар overwhelmed болоод байдаг. Бүр ингээд амьсгалж чадахгүй болоод яваад. Тийм. Тэгээд бүр амар хэцүү болоод тахгүй. Анукад бас тэгжсэн үед бол байгаль ах педалтууд нь аваад ч юм. Эсвэл Анука өөрөө амар бүр төрүүлээд хийчихдэг. Чи юу нэр procrastinate гэдэг вэ? Би хичээл дээр бол амар serious авдаг гэсэн. Одоо ажил мэжилчин болохоор за яг нэг өдрийн цалин байлангаа тэгээд нэг алдчихлаа гэж бодлоо штэ. Сургууль чинь өөр ихгүй. Би чинь жилд 70 эдэн саяар сурч байгаа штэ. Минут бүрэн төгрөг яваад байгаа байхгүй. I see. Тэгэхээр ингээд нөгөө би амар дарамттай байдаг гэсэн шүү дээ. Ингээ 50 сууж чадахгүй бүр амар төгшөөртэй байдаг гэсэн байхгүй. Аха. Зүгээр суухаар өөрийгөө ингээд бүр ингээд загнаа заяа арчаагүй юм бэ гэж толгоон дотор өөрийгөө би амар өөрийгөө ингээд яадаг. Юм яагаад ингэж чи босоод ингээд юм хийж чадахгүй байгаа ингээд байгаа. Тэнгүүд би хамгийн 50 байдаг гэсэн газар номын сан байгаа байхгүй. Яа тэгэхээр би тэр цагаа зүгээр өнгөрөхгүй байна. Би юм ашиглаж гин цагаа би ингээд юм сурах га. Тэнд ингээд хаяа зарим үед чинь хүний ингээд толгоонд юу ч орж ирэхгүй өдөр байна штэ. Үнэхээр хийхийг хүсэж байгаа ч гэсэндээ ингээд цаанаасаа тархич чинь ингээд тэрийг сэтгэж чадахгүй. Толгой дотор одоо би ингээд харж байхад амархан юм шиг ингээд яриад байгаа юм шиг мөртлөө тэр үедээ ингээд яа энэ одоо conclusion яаж эхлүүлэх үү бүр ингээд хаанаас эхлэхэж мэдэхгүй. Тэгээ тэрийг өдөржингөө бодоод юу ч хийхгүй 6 цаг зүгээр суучаад буцаад явдаг уу юу ч тэр үед ингээд дотор ингээд амар хэцүүлээд ингээд би энэ сурах гэж ингээд ирсэн мөртлөө ингээд юмаа сурч чадахгүй байна. Энэ бол миний яг ингээд юмаа өмнө бэлдээгүйгээс болсноос яасан юм гэл ингээд өөрийгөө амар хэцүү байлгадаг ус. Тэгээд тэрнээсээ болоод ч тэр юм уу ихэнх одоо нөгөө сургууль сурч явах үед сэтгэл готрол өмнөх анги дээр бас ирсэн амар сэтгэл готрол. Англи улсын улсад байгаадаа бас биш ингээд байнга ингээд Английн байгаадаа ч тэр юм уу одоо англичан бас нөгөө нэг бороо мороо их ордог банаа юм нойтон байдаг. Тиймэрхүү юм нар гарахгүй болохоор ингээд бас сэтгэл санаа нөлөөлөд байгаа юм санагц. Тэгээд ингээд ямар ч юм хийх хүсэл төрөхгүй ингээд бүр амар сонирн байдаг байсан. Тэгээд тэр үеэ бодохоор хэцүү байдаг ч гэсэндээ одоо тэгтээ ингээд ямар нэгэн юм хэцүү одоо эсэний ажил ямар нэгэн одоо шалгамалт явах юм бол тэрийг давж чадах стратеги нэгт мэддэг болсон. Хоёрт яаж өөрийнхөө мүүдийг манаж хийх үү гэдэг юм сурсан байхгүй. Тэгэж сурахад тэрийгэж тэрэндээ муу байдгаач хүн мэдэхгүй. Тэгээд үед нэг хүн ирээд чи яг ямар мэрэгтэй сурмаар байгаа гингүүд би тийм мэрэгтэй сурмаар яг үндэ тэр мэрэгчлэн тэгээд өөр чин тохирох юм уугүй хийж мэдэхгүй байгаа үед бид нар тэрүүдээ сонгох хэрэгтэй байдаг. Нөхцөлөд орчичдаг. Тэгээд харин тийм тэр амар тэнийг санагдаад байгаа. Зүгээр эхлээд иймэрхүү юм хэцүү одоо юм интенсив юм олон програм олон төрлийн хичээлэл үзэж байгаад за би ийм илүү сонирхт юм байна. Тэгээ хийж байгаа хичээл чинь гэхдээ нөгөө нэг яг жинхэнэ ажлаас бас шал өөр өдөн штэ. Completely different things. Тэгж яхад ингээд мэржлээ эхлээд ингээд сонгоно гэхээр амар хэцүү байдаг. Одоо ч гэсэн бодоход би мэржлээ зөв сонгосон хэсэгтээ би байнга эргэлздэг байхгүй юу? Төгссөн мөртлөө. Аха. Яа.
Би энэ дээр нөө юу яриа гэж утсан байхгүй юу? Procrastination-ийн талаар одоо чи сая өөрөө хэлж штэ. Хийхгүй ингээд 6 цаг маг юу ч хийхгүй байж байгаад ингээд явах үе байсан. Тэгэхээр би бас бүр ингээд яг тийм байхгүй юу? Тэгэд procrastination гэдэг зүйл бүр ингээд миний амьдралыг ингээд амар хэцүү болгож байгаа. Айгүй хүнд болгоод байгаа зүйл гэдгийг би бүр амар сайн мэдж байгаа. Тэгээд procrastination-ийн талаар жоохон уншсан байхгүй юу? Тэгсэн чинь дэлхийн бүх хүн procrastinate бол хийдэг гэж байгаа. Procrastinate гэдэг үгнийхээ юуг нь тайлбарыг нь хийх юм бол procrastinate гэдэг нь ямарваа нэгэн ажлыг, ямарваа нэгэн даалгаврыг санаатайгаар ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд хийхгүй байхыг тийм хойшлуулахыг хэлээд байгаа. Зүгээр л хойшин тавих гэхээс илүү бүр ингээд санаатайгаар шалтгаан гаргаж ирээд тэр шалтгаан нь бүр амар make sense байна заяо. Бусад хүмүүст хэлэхэд амар make sense байхаар хэлдэг. Тэр үйл явдлыг procrastinate гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэнгүүд дэлхий дээр procrastinate хийдэггүй хүн хийж үзээгүй хүн гэж байхгүй гинэ. Хүн заавал нэг удаа ч болтгоо хийдэг. Хэрвээ хийж үзээгүй байгаа л та удахгүй хийнэ гэсэн үг. Тэнгүүд procrastinator болоод ирж байгаа байхгүй юу? Яг тийм юм байнгын давтамжтай хийдэг хүн. Тэнгүүд procrastinate-ийг муу зуршил гэж аваад үзэх юм бол энэ зүйлдээ донтоод эхэлж байна гэсэн үг юм байна л дээ. Тэр нь тэгээд даамжраад цаашаа chronic procrastination disorder болоо явт юм бэлээ. Вау. Тэгэхээр ингээд жижигэн гэж болоод яваад одоо бид нар жишээ нь there is a pro in procrastination гэдэг ч юм уу те эсвэл би ингээд цагийн тулгаад ихээр ямиг амар сайн хийгээд идэм ба гэдэг ч юм уу тэр мөр бол ер нь бол бүгд худлаа шалтгаан байгаа даа байхгүй юу. Тэгээд Анука намайг өмнө нь бас зөндөө болоод хэлжсэн юм аа. Чи яг ADHD таахаа, чи яг ADHD тааш магадгүй гэл нэг үзэх гэл тэгээд өгдөг гэсэн. Тэгээ би яг энэ procrastinate хийгээд байгаагаа ингээ мэдээд байгаа болохоор ингээд за procrastination-ийн талаар нэг жоохон судлаад үзье гэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь дэлхийн нийт хүн амын 20% нь chronic procrastination disorderтэй байдаг гинэ. Хөө. Тэгээ ихэнх нь өөрсдөө мэддэг. Тэрийгээ. Гэтэ тэрийгээ мэдж байгаа ч гэсэндээ хүмүүст ингээд би procrastinate хийж байгаа гэдэг утгаараа биш те. Өөрөө толгойдоо мэдж байгаа тэр хүмүүс. Би тэрийг уг нь хийх ёстой доо гэж бодож байгаа юм нэ. Зүгээр л би тэгээд байгаа болохоор тийхгүй байна уу. Би ингээ урд нь өөр хийх юмнууд бас зөндөө олон байна уу гэдэг ч юм ингээ худлаа үнэн шалтгаан хэлээд хойшлуулаад тэгээ яваад идэх ч юм уу те. Тэгснэ хамгийн нийтэд бас юу гэсэн мэлээ. Procrastinator хүн нөгөө procrastinator хүндээ дургу гэж байгаа. Нөгөө үнэн нүдэнд нь залхуу харагдаад энийг юм одоо худлаа үнэ яриад хойшлуулаад яг тийм наадах юм байхгүй юу. Уг нь хоорондоо relate хийгээд гоё ингээд тэрийг ингээд болуулж байгаа шүү дээ. Тэгэхгүй. Ингээд нөгөө үнэ ингээд худлагаасаа залхуураад ингээд худлаа ингээд ингээд уур нүрээ тийм тэгэж мэгээд өгдөг гинэ. Тэгээ яг энийг яг та өөрөө яг тийм хүн үгүй юу гэдгээ ингээд олж мэдхийн тулд ингээд өөрөөсөө их асуух хэрэгтэй байна л да. Яг ямар ажлыг хойш нь тавиад байна те. Нэг хаяа нэг тэгээд байна уу эсвэл ямар нэгэн юмыг ингээд selectively зөө. Одоо ингээд жишээ нь аяг тавг угаах дургуун хүн байх юм бол ингээд аяг тавг угаахыг байнга хойшлуулдаг ч юм уу те. Яг зөвхөн нэг зүйлийг. Тэгхийн бол тэр нь selective procrastination болоо явчихдээ байна л да. Тэнгүүд би болохоор зэрэг өөрийгөө academic procrastinator гэж дүгнээд байгаа байхгүй юу? Дүгнээд байсан. Одоо яг хичээл хийхдээ л би яг ингэж байдаг заяа. Хичээл хийх болохоор л procrastinate тэгэл за урдуур нь ингээл яа за өнөөдөр ингээл одоо Анука бороонд буруу өгж байгаа шиг би наранд буруу өгж байгаа байхгүй энд. Ямар гоё нартай өдөр вэ? Хичээл хийж байхаар би ч орё. Тэгээд би ч гоё enjoy хийж чадахгүй. Тий. Гоё ингээд агаар салхи үзээд ингээд янзын сайхан толгоогоос сэргээчээд хичээлээ хий гэдэг ч юм уу те. Шал худлагаасаа. Тэгээд би ч явж байгаа хэрнээ тэр цагаа олигтож enjoy хийж чадахгүй заяо. Ингээд тухайн үедээ моменттой байнгын бодно шүү дээ. Яа fuck навшгэж та тэр хичээлээ хийх ёстой. Гэтэ ямар гоё наа гадаа. Тэгтэл хичээлээ хийсэн гэлбэр байнгын өөрөө ингээд өөрийгөө зоогоостой заяо. Team self destructive жоо шиг те. Тэгээ би өөрөө ганцаараа ингэдэггүй юм биш л те.
Тэгээд би өөрийгөө зөвхөн academic procrastinator юм байна да гэж бодоод хальт ингээ ботцсон байжсэн чинь дараа нь эргүүлээд ингээ харангууд би бас chronic procrastination disorderтэй байх магадлалтай болоод ирсэн баггүй юу? Яасан гэсэн чинь би өөр босод зөндөө олон юм ингэж амар хоошин тавьт юм бэлээ. Ер нь ингээд дандаа хэцэн моментын тулгадаг. Одоо жишээ нь ингээд подкастаа эдэтлэх юмыг би хизээч төрүүлж хийдэггүй. Би яг өмнөх өдөр нь хийдэг. Гайхсан. Би одоо ингээд ингэдэгхгүй. Сэтгэлийн амар амгалан байдлаа алдахгүй байхын тулд төрүүлэл хийчихвэл сэтгэлд амар болчдөг. Тэрийг мэдж байгаа. Хийх хүртлээ зовоод идэг амар хэцүү. Харин тийм Анукис бас тэгдэг үү ер нь? Байнга штэ. Тэгэл тэгэнгүүт ингээд хаяа да. Аха. Би нөгөө юу яасан ахгүй юу? Одоо Монгол руу явах гад билет авцсан ахгүй юу? Аха. Тэнгүүд одоо нөгөө Playtime нэрээ явна штэ гэж бодсноо. Playtime дээр юу өмсгөөж гэж. Хатад 4 сар болж штэ. Дахиад 3 сар байна. Йоо. Тэгээд амар ингээд тийм болохоо төрүүлээд би ингээд санаа зовхоо болохын тулд эхлээд би шийдэл эхлээд олцсныхаа дараа тайлбарчдаг байхгүй юу? Шийдэл олоогүй байх юм бол ингээд зоогоол идэг. Ядаж тэрийгэ сэтгэлээ тайван байлгахын тулд эхлээд нэг юм ингээд миний одоо өөртөө бидрэлдэг тактик нь болохоор тэрнтэй холбоотой нэг юм ингээд хийгээд тэгэхээр юу яг төлөвлөгөөгөө эхлээ гаргачих. Тэгээд тэгчүүл сэтгэлд ингээд тайван болчихдог. Тэгэхгүй ингээд тэр дороод бас хийн гэдэг бас байж боломгүй юм байх юм бол тэрийгээ багаар ингээд эхлүүлж хайчдаг. Тэгээд дараа нь нөгөө нэг би ингэж хийндээгээ бодоод тэрийгээ төлөвлөгөөгөө толгой дотроо боловсруулад тэгээд тэрэн дээрээ акт хийдэг. Procrastination-ыг би тэгээд нэлээд сайн харсан юм аа. Тэгсэн чинь юу яаж байгаа юм? Яагаад хүмүүс ер нь өнөөдөр ингээд procrastinate хийгээд байна вэ? Бүхэл бүтэн дэлхийн хүн амын 20% нь бүр өвчин болтлоо procrastinate хийж байна гэдэг чинь зүгээр муу зуршил маягаар хэрэгжилж байгаа хүмүүс нь тэрнээс олон болох гээд байгааз. Тэгээд дэлхийн хүн амын 20%-аас илүү нь chronic procrastination disorderтэй гэдэг нь depressed-ээс илүү, ADHD-ний тооноос илүү гэж байгаа байхгүй юу? Аха. Тэгээд ирэхээр энэ бол бүр ингээд амар serious юм болоод байгаа. Тэгэд энэ нь юунаас ингээд хамааралтай вэ гэдээ одоо neuroscientistууд ингээд судалсан юм л да. Би яг энэ нөгөө нэг юу яасан шүү. Mel Robbins гэдэг хүний одоо яг энэ procrastination гэдэг зүйлийг судалсан, research хийсэн тэр хүннийх нь эмчтэй ярьсан ярилцлагаас нь сонсч мэдсэн баггүй юу. Тэгээ тэрэн дээр болохоо зэрэг тэр эмч яаж procrastinate хийхэд өнөөгийн нийгэм амар ингэж нөлөөлөд байгаа. Яаж нөлөөлөд байгаа вэ гэхэлэр юм болгон хүнийг procrastinate хийхэд нь ингээд дэмжиж идэг. Procrastinate хийх зуршлыг нь дэмждэг. Яаж вэ гэсэн чинь биднэрт биел төлөхтэй дедлайн тавиад өгчдөг штэ. Одоо ингээд байрны түрээс төлөх ч юм уу, биел төлөх ч юм уу тий. Бид нар байрны түрээс биелийг хугацаанаас нь өмнө төлдөг үлээ. Үгүй штэ. Хамгийн сүүлийн өдөр нь ч юм уу, аль болох хамгийн possible сүүлийн өдөр нь төлдөг, өмнөх өдөр нь төлдөг тий. Яг тэгэж төлдөг. За тэрнээс гадна бас яаж вэ? Дэлгүүр хэсгэд хүртэл заяо. Удахгүй хямдарч штэ. Удахгүй хямдарчин шинэ жил болох гэдэг нь удахгүй хямдарчин. Одоо удахгүй 100 болохоор өвлийн хувц хямдарчин гэдэг ч юм уу. Байнгын одоо биш дараа гэдэг сэтгхүүг биднэрт байнгын суулгацсан болохоор procrastination гэдэг юм ингээд өдөр тутмын амьдралд багаар ингээд суудсан учраас бид нар энийг амар амархан муу зуршил болгож catch up хийгээд байгаа юм билээ л дээ. Аха. Тэгээд тэнгууд яг эннийхээ төлөө яаж энэнтэй coping mechanism хийх үү? Яаж энийг одоо procrastination болох уу гэдэг нь энэ мэдээж хэрэг өвчин учраас идэгн муу зуршил учраас хайж болно, сурцсан юм чинь болж болно гэдэг сэтгхүүгээр ингээд харах хэрэгтэй юм л да хамгийн нэгдүгээрт нь. Тэгэд би болж болдог гэдгийг сонсон чинь надад ингээд амар гоо ингээд гэж нэг юм ингээд тэгсэн байхгүй юу? Найдар байгаа л юм байна. Тий найдар байгаа юм шиг. Би өөрийгөө угаасаа л юм бүтгүүгээр дандаа л цагийн тулгадаг навш гэж би агаараа дандаа ингэдэг өнө би өөр нь угаасаа л юм байна дөө гэж боддог байсан болвол энийг сонссон чинь би нэг амар гой тайвшраад за болж болох юм байна штэ. Гэтэ арай яаж гэд. Тэнгүүт одоо яг нийгэм угаасаа сая хэлсэн штэ. Биелийг эрт төлөх хүсэл хинт ч байхгүй хамгийн сүүлийн хугацаанд нь бүгд төлдөг. Яагаад тэгэхээр бид нар эрт төллөө гэд биднэрт ямар ч ашиг байхгүй. Ямар ч урамшуулал байхгүй.
үргэлж такса хугацаанд нь бодож өглөө. Үргэлж та түрээсээ хугацаанд нь өглөө. Май танд 1 хоног үнгүй амьдрах хэрэг үгүй гэдэг ч юм уу. Тийм урамшил байхгүй шүү дээ бид нарт. Тэгээд ирэнгүүт тэрнээсээ болоод ер нь бол procrastinate хийх нь үүдээд байгаа учраас яг хөө зүгээр үнэхээр ингээд хэцүү байгаад байгаа бол өөрийгөө урамшуулж сурах хэрэгтэй юм байна л да. Тэнгүү тэрийг хүмүүс амар underestimate хийдэг. Худлаагаасаа ингээд тэгээд яах юм бэ? Тэр чинь бараг нэг төрлийн дахиад нэг procrastination юм шүү гэж хүмүүс хараад ддаг. Гэхдээ энийг битгий underestimate хийгээрээ битээ дутуу үнэлээрээ тэгээд яг одоо жишээ нь би өөр дөрөв жишээ авч үзэх юм бол за 20 минут хичээлээч. 20 минут л хичээлээч. За тэгээ би 20 минут дуртай киног үзчих. Нэг ганц sitcom анги үзчихье. Тэгээд өөрийгөө шагначи гэдэг ч юм уу те. Яг өөрөө яг юунд дуртай тэргээр өөрийгөө шагнаад тэгээ тэрнийхээ хугацааг нь бол яаж өөр болгож болно шүү дээ. Тэгээд тиймэрхүү байдлаар ингэж өөрийгөө ингэж тасгаж ингэж урамшуулж явах хэрэгтэй юм байна лээ. Тэгээ энийг би бол яг одоогоор 100% хэрэгжүүлэл амар ингэж мундаг болоод яваад байгаа юм бол алга байна. Гэтэ урт хугацаанд бол тэрэндээс суралцаад болж болдог гэдэг аахгүй юу. Одоохондоо бас надад шууд хэрэгжүүлээд явхад шууд үр дүн харагдахгүй одоо чинь юу гэдэг чи 20 минут хичээл хийж байгаа зогсоод нэг анги sitcom үзээд тэгээ эргээд суух гэхэлэр тухайн 20 минутанд одоо sitcom үзэж байгаа 20 минут надад ял шиг санагдаад байгаа байхгүй юу. Чи саяны 20 минут нэг олигтой юм хийгээгүй байж одоо өөрийгөө яагаад амраагаад байгаа гэдэг ч юм уу тий. Өөрийгөө ингээ байнгын паниsh хийгээд сурцсан чааваас урамшуулж сураагүй бид нар тэгэхээр бүгдээр өөрсдийг урамшуулж сурах хэрэгтэй юм билээ шүү. Гэж тэр юм ч хэлсэн. Би л өөрийгөө ингэж урамшуулт юм байна. Учирлын ярьсан юм дээр одоо ингээл хаяа 8 цаг өдөр ажил ингээ хийгээд амар хөдөлж мөдөлж байгаад ингээд ирэнгүүт би амстай мэдмээр санагдаад байдаг. Тэгээ өнөөдөр чи юдэд гүд гэж бодоод яхаараа би манай яг энэ хаалганы гадаа нэг гэрийн гадаа 24 цагийн хүнсний дэлгүүрүүдэг өссөн үедээ ороод гой зарим мэрмэг ч юм уу нэг юм снэк аваад идчихдэг. Тэгээд тэрийг ч өөрийгөө шагналдаг болсон. Тэрнээс хойш амар гоё болсон. Одоо ингээд заримдаа ингээд ийм мөнгөн дээр татхандаг үе бас байсан аахгүй юу? Хамттай юм ингээд авч идээ гэхээр буруу юм игээд байгаа юм шиг санагтаад. Тэрнийхээ оронд мөнгөө ингээд сэвлээд чи ингэчгүй яасан юм асан гэл. Тэгэл яхаа так миний яг амьдрал одоо яг бодож байгаа юм байна. Угаасаа you choose your problems. Би ажил хийхийг choose хийж байгаа болохоор би биеэрээ ядарч байгаа. Би мөнгө олъё гэж байгаа болохоор тэрнтэй холбоотой стрессүүд бас ирж байгаа. Одоо жишээлбэл менежерс ирж байгаа стресс ч юм уу те. Намайг ингэж ажиллахад одоо ингэ пүшлж байгаа тэр ингэ стрессийг би өөрөө сонгож байгаа байхгүй. Би жимд явлаа гэхэд би жимд явах стрессээ өөрөө сонгож чинь чи боловсралтай болохын тулд хичээл хийж гин. It's something we have to like solve the way like зүгээр хэмэр хэцүү болгож ингэж бодохгүйгээр угаасаа сурах тийм амархан биш шүү гэж ингээд тэрнтэйгээ ойлгочихж байгаа байхгүй. It's not easy. Гэхдээ амархан болгох юм юу вэ гэдэг тэнгүүд одоо ингээд чадвараа л хичээж байгаа нь л тэр байхгүй. Тэгээл тэрийг ингээд өөрийгөө ингээд яг сурж байгаа үедээ бусад хүмүүстэй ингээд харьцуулаад тэр хүмүүс чинь шал өөр юмар ингээд амьдралаар яваад ирсэн байгаа хүмүүс бас байгаа байхгүй. Одоо жишээлбэл 11 12 дугаар анги дээр амар хичээсэн болохоор ингээд бүх юмудаа судлаад ингэсэн болохоор их сургууль орсны дараа нөө бэлтгэл нь аягүй сайн байсан учраас ороход ингээд арай амархан болцсон ч юм уу те. Тэгээд ингэсэн хүмүүс бас байгаа. Эсвэл ингээд тэр хүмүүс яг ингээд доосоо 10 жилийн боловсрал аягүй сайн байсан тулдаа нөгөө юу л орж ирээд юм цагийн менежмент аягүй сайтай байснасаа болоод бүх юм ингээд аягүй дажгүй явцдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм жижиг өөр юмнуудаас ингээд яасан иймэрхүү хүмүүстэй харьцуулж нөгөө нормал нь гарч өөрөө ч хувьд нормал гарч ирээл тэгэл тэр төвшөнд хүрч чадахгүй байгаад өөртөө яагаад байгаа юм шиг. Гэтэ нөгөө нэг өөр чин анхнаасаа юу ч байхгүй юм хов хосон боловсрал юм байхгүй байгаа хүний хажууд you still doing something. Яг зөв. Би нэрээ Минат хоёрын өнгөрсөн 7 хоногийн ангийг сонссон. Яг тэрэн дээр бас хэлэх юмнууд ингээд байгаад байсан л та гэхгүй.
Зөндөө олон юм байсан. Гэхдээ тухайн үед сонсчихсан үедээ сонсоод тэгээд юуг нь мартчихаж. Тэр хиний миний болохоор зэрэг бас тэгжсэн. Яг fear of failure гэд алдахаас айх мэдрэмж гэдэг зүйл бас ингээ procrastination-ы бас нэлийн хүнд хэлбэр гэдэг байгаа байхгүй юу? Угаасаа нэг cause нь болоод байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхээр бас тэрнээсээ болоод ингээд яа. Гэтэ миний procrastinate бас нэг хийдэг баха тий. Цаадгаас ч өөрөөс ч л асуул юм гэхээс. Тэгээд юу ярих гэдэг л аа. Сая яг тэр нөө юу өөрийгөө тийштэй чи ингээд хийхгүй ч болох байсан. Гэтэ чи хийлээ гэдэг ч юм уу тий. Тэр мэрс ч юм болохоор зэрэг би одоо нөгөө нэг сэтгэл зүйчтэйгээ байнга холбоотой байгаа хэвээрээ л байгаа. Тэгээ сэтгэл зүйчтэйгээ яриад одоо хамгийн ингээд ойлгож авсан юм нь болохоор зэрэг би өөртөө бас яг Анука шиг ингээд амар хатуу ханддаг. Өөрийгөө байнга ингээд чи яагаад ингэж байт юм бэ? Чи амар сони юм бэ? Чи битээ ингэж байл та. Яахаараа ингэчээд байт юм болоо гэл өөрийгөө ингээл зүхээл те өөрийгөө доош нь хийгээл үзэн ядаад байгаа юм шиг те байнгын загнаал тий тэгж ханддаг гэдэг хандлагыг маань ингээд манай сэтгэл зүйч ингээд олж хараад тэгэд надад ингээд тийм даалгавар өгсөн бохгүй юу. Тэгээ би тэрийг одоо ингээд өдөр болгон хийх гэж хичээж байгаа. Гэт би санах болгондоо хийхийг ер нь бол хичээж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр би яг ингэж өөртөө амар хатуу ханддаг хүмүүсийн дасгал гэдгсэн бохгүй юу. Тэр нь өөрийгөө магтаж сур гэдэг жаа байхгүй юу? Өөрийнхөө inner child-тайгаа ярьж сур гэд. Тэгээ тэгэнгүүт нь эхлээд амар эвгүй заяа ингээд яг яаж ярих хэвтэй болоо гэж бодогдод ингээд амарсан ингээд ерөөсөө ярилцаагүй удцсан болохоор тэр inner child маань бүр ингээд байхгүй болцсон юм шиг те. Тэнгүүт ингээд би бас өөртөө ярьж байгаа юм. Ингээд юу гэдэг чинь жижигхэн юм дээрсэн ч хамаагүй зүгээр өөртөө ингээд яг жоох хүүхдтэй харьцаж байгаа юм шиг ингээд өөрийгөө магт. Яг ингээд нэг 5 настай хүүхэд нэг юм зөв ийцсэн юм шигээр магтчихэ гэж хэлсэн байхгүй юу. Тэнгүүт одоо надад санал болгож жишээ болгож өгсөн юмнууд нь болохоор зэрэг за та учирлаа чи өглөөс ирээд өглөө одоодн дээрээ шууд кофе уухгүйгээр эхлээд ус уучлаа штэ. Амар мундаг юм бэ чи өста нэрээ. Ходоодоо бодсон биш штэ. Чи яасан мундаг юм бэ те. Хөөх чи басаад ороо ураачлаа штэ. Ямар мундаг өөхтэй гэл тэгдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар бүх юм дээрээ ингэж хандаад үйлдэл болгон дээрээ хандаад тэгээд ирэх юм бол чи өөртөө урамшаад ингэж ирнэ гэдгийг ингэж одоо өөртөө бүр хүчээр суулгах гэж хичээж байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ талаараа дахиад дараагийн уулзалтан дээр сэтгэл зүйчтэйгээ ярилцсан. Тэгээд юу болохыг бас харцгаая тийм. Амар гоё мессежтэй. Харин тийм байгаас тэгээ би бас одоо ингээл тэгээд тэр нөгөө талаас нь ингэж яг чиний хэлснийг хэлсэн байхгүй юу? Учирлаа чи өнөөдөр бүр ингэж ноутбукгээ дэлгээд хичээлээ бүр ингэж тэдэн минут хийчихэж байгаа юм уу? Чи бүр өнөөдөр хийхгүй байж болох байсан шүү дээ. Тэгсэн чинь чи хийчихсэн таасан мундаг юм би чи мундаг шүү дээ гэж өгөөд өөрийгөө наа мундаг ах юм бэ гэж өөрийгөө тэгж үгээ. Тэгээд ингээд эрхлүүлээд харцсан чинь ингээд I felt so good заяа ингээд надад хүн тэгж хэлэхгүй байгаа шүү дээ одоо хажууд маань хинч намайг тэгж хэлэхгүй шүү дээ. Яг хаяа нэг бүх юм чи ажиглаад байж байгаа биш. Тийм яг зөв хүн болго өөрсдөө ажиглаа явж байгаа нэгт тэгээд хүмүүс өөрсдөө тэгэж ингээд амар хатуу хандаад сурцсан. Тэнгүү тэр дотор байгаа жоохон хүүхэд нь ингээд гомдоод бүр ингээд алга болцсон юм шиг тий. Тэгээ тэр хүүхдтэйгээ ингээд жоохон ингээд дотносч масансаад өөрийгөө жоохон ингээд эрхлүүлж авах хэрэгтэй мэлээ шүү. Тий. Нэг миний би тарих хоёр тустай юм шиг санагдаад байна шин. Би одоо ингээд ажил хийхдээ бие ашиглаж байгаа байхгүй юу? Тарих нэг ашиглагдахгүй байгаа. Тэгээд гэхдээ тархин дотор ингээд амар юм замбраагүй бодол өдр орж ирээд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд би ингээд одоо жишээлбэл нэг хувц моц авлаа шүү дээ. Тэнгүүд тархиа баярлуулах гэж авч өгöd байгаа юм шиг. Би ашиглаа тэгээд би өөртөө ингээд хувц авч өгч шүү дээ гэж бодохороо за ёо өөрийгөө нэг баярлуулчих та гэдэг нэг тийм надад тэр эргчлөлөө надад байгаад байгаа байхгүй юу? Одоогоор яг намайг одоо тэгж ингээд надаас илүү өөрөөс минь илүү намайг баярлуулах хүн одоогоор алга. Яг нөгөө нэг яг энэ биеэр шүү. Сэтгэлээр бол найзууд маань байгаа л да. Одоо яг биеэрээ ингээд тэгж ингээд ягаал намайг take care болох хүн байхгүй гот
би өөрийгөө ингэж амар одоо ингээд нэг амар юм хойд ич шиг өөрийгөө ингээл буллидаад байгаа юм санагдсан байхгүй ихэндээ. No offense to hide. Тий өөрийнхөө хойд ич олж олоо тий. Хойд ич тий уг нь тийм шүү зүгээр та нар ойлгож байгаа шүү дээ. Синдрелагийн хойд ич тий. Тий Синдрелагийн хойд ич шиг өөрийгөө амар ингээл ягаал амар доош нь хийх гэж үзэл гэтэл тэгэл үндэ яг тэр үед би байж болох хамгийн зөв шийдвэрийг л бодоод гаргасан л байгаа шүү дээ. Заавал тэрнийг ингээд бүх юмыг зөв байх гад тэр procrastinate хийх юм бас гол юм нь hit perfectionist зам бохгүй. Оо тэр чин зүгээр шалтак гэсэн гэхгүй юу? Тийм үү. Тэгэл хит сайн их гэл үзээд идэм шүү. Мэдхгүй. Одоо тэр нь хараа яг шалтгана гэж хэлээд байгаа байхгүй юу? Одоо яг өөрийнх нь хийж байгаа юм дутуу гэж бодоод байгаа. Тэг өөрөө ингээд өөрийгөө хангалтгүй fear of failure гэдэг юмнасаа үүдээд тэгэд худлагаасаа би ингээд perfect юм хиймээрэн гэдэгүүд everyone knows there's nothing perfect. Perfect гэж юм байхгүй шүү дээ. Хүн болгоо мэдж байгаа. Тэнгүүд худлагаасаа би perfect болох гээд байна гэж ингэж хичээгээд тэгээ хойшлуулад тэгээ тэр нь яг ингэ шалтгаан болоод байгаа гэдэг аахгүй. Тэгвэл яг тэр нь бүр ингээд амар буруу муруусаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Хүн болгон procrastinate хийдэг. Тэрийг муу зуршил болгоод catch up хийгээд өдөр тутамдаа бүх юмдаа тэгээд яваад ах нь буруу. Хэрвээ яг би зөв ингэж бодсон нөгөө тэгж амар perfect хийх гэж бас сэтгэл нь хүрэхгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр нь гэхдээ procrastination in the end мөн л бах л та. Гэхдээ тэрнтэйгээ яг тэмцэж байгаа хүн байх юм бол зүгээр 20-80 стратеги ашиглах хэрэгтэй санагдаад. Тэр нь яа дээ? 80% одоо ямар нэгэн ажлыг 100% болгож хийхгүйгээр зүгээр 80% гүд гэж утгаараа тэгэл хийгээл болов. I see. Надад бас амар дажгүй гарах шүү дээ. Тий. 80% completion таах юм бол тэгэл окей. Тэрийг заавал ингээл perfect болох гол ингээл улам яхаа хүмүүсээ нэг толгоондоо нэг юм бодсочтой тэрэндээ хүрэхгүй болохоор тэгээд байгаа юм шиг байгаа. Яг тэгхгүйгээр зүгээр л чадгаараа хийдсэн хийгээд үзээд тэгээд improve хийж чадах үе хүртлүүгээ хийгээл it's fine. Тэгээд тэрнээс илүү сайжрах бол дараа нь сайжирч болох бах. Одоо ингээд эхнээсээ хүн ингээд амар сайжрах гал тэгэддэг болохоор нөгөө юм эхлүүлэхээс бас айд юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгээ your first podcast will always be bad. Yeah. Гэтэ your first эхний day нэг сайн байхгүй. Эхний өдөр одоо хичээл сурлаа гэхэд ойлгохгүй. Эхний өдрөд угаасаа тийм ээ. Eventually одоо хүртэл бидний сурсан юмнууд ч олон ингээд өдрийн юм давтамж бодол тэр бүх юмнуудаар ингээд бүрдэж чи effort гаргаж өглөө босч шүтээ угаасан тэрнээс эхэлж ингэж өсөж байгаа тэр юмнууд болохоор look where you are now. Одоо ийм өнөөдөр ингээд энэ цагт ирэхийн тулд ямар хөдөлмөрийг гаргаж ирлээ гэдэг тэр юугаа бодох бас хэрэгтэй. Хэн байснаа бодох хэрэгтэй юм шиг байна. Тий, яг зөв. Одоо ингээд хичнээн хичээл намаа хийж чадахгүй амар just тэнийг юмаа ингээд ганц репорт ч чадахгүй 50000 хүүхдээ репорт ч чадахгүй ямар тэнийг юм бэ гэж өөрийгөө харааж зүхэд байхын оронд тий IELTS-ийн 250 үг эссе бичих гэж зовдөг байсан хүн тэрний ард гараад 1000 үгний ард гараад 2500-ийн ард гараад одоо чи 5000 хүүхдээ эссе бичиж сууж штэ. Evolve хийцэн биш тий бүр амар сайжирсан биш тий гэд. Тий апpreciate гэдэг тэр мотивац хүртэл тэр чинь зориг штэ. Юу ч мэдэхгүй байж байгаа IELTS өгнө гэдэг бол бас хэцүү. Тэгэхээр IELTS-ийг ихлээр судалсан байна тэр хүн тийм мэдээлэл нь олж чадсан байна. Тэрнээс цаашаа гарах үйлдэлүүдийг ингээд багаар хийсээр л байгаа болохоор IELTS хүртэл өгөөд writing-аа өгөөд нэг сав наваагүй бол that's fine. Тэгээ next time do better. Тэгэл болоо байхгүй. Амар easy going л ах хэвээр шиг байна. Харин тийм ээ. Тэгээ яг энэ талаар одоо би яг үүндээ айгу оройтож сурч ин л та. Яг одоо юуныхаа хувьд бол 3 дугаар курсынхаа үед харин тийм ээ. Энийг байнгын өөртөө сануулал байнгын сануулж байх ёстой л байх л та. Тэгээд нэг тиймэрхүү л байна да. За. Хоёлож өнөөдөр зөндөө юм ярьлаа шүү.
эхлээд бол хоёлоо гадаадад сурж байгаа хүний нийгмийн харилцааны талаар ярьсан. Найз нөхөдтэй болох те campus life, соёлын ялгаа мал. Тийм, соёлын ялгаа. Ирээд мэдэрсэн хувийн experience-үүд. Оо, яг зөв. Expectation-д нь хэр зүрсэн бэ? Хамгийн гайхажсэн мөчүүд. За тэгээд хүндрэлтэй байсан зүйлсүүдээс хуваалцлаа. Яаж түүнийгээ даван туулсан coping mechanism-удаас ярьлаа те. За тэгээд procrastination-ы талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд өнөөдрийн угаасаа хамгийн гол барьж авсан юм маань байсан. Тэгээд өнөөдрийн подкастны дүгнэлт хаалтыг Анукаг хийгнүү гэж урьж байна. Өнөөдрийн дүгнэлт болохоор ер нь энэ подкастыг хийх болсон шалтгаанаа би эхлээд ярьчих гэж бодож байна. Тэгээд учир нь бид одоо бид гурийн ихэнх одоо ярьж байгаа юмны гол юм маань мессеж анги болгоныхаа мессежээр дандаа өөртөө бити хатуу хандаараа гэдэг тэр ураатай яваад байгаа байхгүй юу? Хүн угаасаа ингээл амьдралаас ингээд амар олон даваанууд гарч ирэл ингээл тэгэл хичээгээл бид нар чинь тэгэл хувьдаа хичээгээл авч байгаа шүү дээ. Тэгээд тэгэхгүйд тэрийг ингээд амар хүн дээр ингээл бодоод өөрийгөө зовоогоол ингэхгүйгээр жижигхэн степуудаар тэгээд хүссэн мөрөөдөл одоо зорилготой бас хүрээсэй гэж бодож бүх юм маань тийшээ төвлөрч хийж байгаа. Тэгээ өнөөдрийн анги бол хувьдаа ингээл яхаа сургууль мургуул идэргээл ярьж байгаа ч гэсэн эцсийн дүгнэлт нь бол өөрсдийгөө л хайрлах тиймэрхүү юмнууд юм шиг надад санагдлаа. Тэгээд өнөөдрийн ангийг гоё авч яваад хөтлсөн учралтаа баярлалаа. Тэгээд дараагийн ангиараа бүгдээрээ уулзцгаая. Тэгээд энэ хүртэл сонсон хүмүүстээ баярлалаа. Энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ажлаа хойшлуулаад дэлгүү юм аа одоо гэчээгээ. За bye. Yeah. Bye.